Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд 8 сарын уншлага бол орноо. Одоо юу н ажил төрөл амьдрал ахуйдаа анхаарцгаая. 6-7 сарыг би оруулаагүй. За гэхдээ тэрнээс өмнө болохоор илүү нарийн гариг иргэсийн хөдөлгөөн хорвоо ертөнцид ер нь явагдаад байгаа. Тэгээд тэр талаар бол астрологичд маш их ярьж байгаа. Миний ч анхаарлыг маш их татж байгаа. За бид нар маш хүнд буд гаригийн ухралтыг ер нь бол сая 7 сарын 21-нд ингээд дуусгасан. Тэгсэн чинь 7 сарын 26-наас эхлээд одоо 12 дугаар сарыг дуустал ер нь бол яг хизээ эхэлсэн бэ гэхээр 7 сарын 26-нд эхэлсэн байгаа. За тэрнээс хойш 5 сарын хугацаанд гэж байгаа байхгүй юу? Санчир гариг хоньны орд дээр ухарж байгаа. За энэ бол би одоо нэг олон юм ярмааргүй байна. Аль болох хурдан байлгахыг хичээх болно. Гэхдээ тайлбарлах ер нь бол жоохон шаардлагатай байх гэж бодож байна. За санчир гаригийн ухралт гэдэг яг ямар учиртай байд юм бэ гэхээр буд гариг бол одоо дэлхийдээ хамгийн ойрхон байрладаг дагвал гариг. Тийм учраас 3 сар тутамдаа нэг буд гаригийн ухралт явагддаг. Тэр ухралт өөрөө нэг 14-өөс за сарын хугацаанд ч юм уу үргэлжилдэг. Санчир бол дэлхийгээс мэдээж хэрэг арай жоохон хол байрладаг. Гэхдээ тийм ч амар хол биш. Одоо дэлхийн ваан, тэнгэрийн ваан энэ төр шиг хол биш. Санчир бол ерөнхийдөө ингээд дунд нь байдаг гэх юм уу. Тийм учраас бас хүмүүсийн амьдралд тэр хөдөлгөөн нь маш их нөлөөлдөг гэж хэлж болно. Тэгээд буд гаригаас арай харьцангуй хол байрладаг учраас энэ гариг ухарлаа гэд тэгэхэд тэр ухралт нь бас айгүй удаан байдаг. Тийм учраас одоо нэг сар мар ухраад байгаа юм байхгүй. Санчир гариг ухрахтаа бүр 5 сарын хугацаанд ухрах болно. За тэгээд энэ яг яагаад маш анхаарал татаад байна вэ гэхээр хүмүүсийн амьдрал дэлхийн нийтэд ер нь бол нөлөөлнө гэсэн үг. За хоёр зүйлээр маш их боон. Санчир гариг гэдэг бол өөрөө нэгдүгээрт маш кармик буюу үеийн үрийг хариуцж идэг гариг. За тэгэхээр ер нь бол юу гэж яригадаад байна вэ гэхээр өнгөрсөнд ялангуяа хугацаа заах юм бол өнгөрсөн 5 сарын хугацаанд хин нэгэн таныг маш их гомдоосон бол ямар нэгэн зүйл одоо ингээд танд шудраг бус нөхцөл байдлыг авчирсан бол тэр хүмүүс тэр нөхцөл байдлууд өөрсдийнхөө үеийн үрийг яг та мэдэрснээс хэд дахин илүү нугалж ингэж хүчтэйгээр мэдрэх болноо. Ер нь таны гомдоосон хүмүүс үеийн үрээ эдэлнэ л гэсэн үг. Тийм юм болох гээд байгаа. Санчир гариг өөрөө маш кармик одоо юм үеийн үрийг хариуцдаг гариг ертөнц учраас хүн болгонд одоо хийсэн үеийн үрийг нь ирэх 5 сарын хугацаанд 12 дугаар сарыг хүртэл маш хүчтэйгээр мэдрүүлж ойлгох болно гээд байгаа. Хоёрдугаар гэх юм бол бидний өдөр тутмын амьдралдаа бас санчир гаригийн ухралт бол зууралт нь. За тэр нь юу болох вэ гэхээр санчир гариг бол өөрөө яг дисциплин буюу одоо тууштай байдал, ажил хэргийг бас захирдаг орд. За тэгээд ажил карьерийг яг хариуцдаг гэхээсээ илүүтэй ерөөсөө л бидний ийм шудраг байдал, төвчээртэй байдал, тууштай байдал, нэг ихлүүлсэн зүйлээ дуусгах тэр чадваруудыг хариуцдаг гэсэн үг. Ер нь тэг гэд биднийг цаанаас нь шаардж идэг ийм хүчрэх гариг гэсэн үг л дээ. Тэгээд тийм учраас өмнө нь дуусгаагүй байсан зүйл, ихлүүлж агаад хайсан зүйлс энэ төр бол одоо ирэх 5 сарын хугацаанд биднийг ингээд маш их өөртөө татна, анхаарлын төвдөө оруулна гэсэн үг. Бидний анхаарлын төвд ингээд хийх ёстой зүйл, дуусгаагүй зүйлс, залхууралтайгаа тэмцэх ёстой, тэмцэл энтер гэдэг ч юм уу, янз бүрийн зүйлс урган гарч ирэх гээд байгаа. За энэ хоёр зүйл дээр бол маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Тэгээд өнөөдрийн уншлага болохоор юу байх вэ гэхээр за ирэх 5 сарын хугацаанд гэсэн үг. Яг санчир гаригийн ухралт дуустал. За яг ямар үеийн үрээ танд хин нэгэн төлөх вэ гэдгийг харах болно. Ер нь таныг гомдоосон яг ямар хүн тэнд карма буюу үеийн үрээ хүртэх гээд байна вэ? Ер нь юу болох гээд байна вэ? Танд шудраг ёс яг яаж ирэх вэ гэдгийг бид нэр ихний асуултаараа харна. Энергийн шалгалт болгоод яг би та яг өнгөрсөн 5 сарын хугацаанд ер нь яг ямар хөө байдалтай байсан бэ гэдгээр нэг хальт шалгачээ гэж бодлоо. За тэгээ хоёр дахь үндсэн асуулт нь юу байх вэ гэхээр одоо яг ирэх энэ 5 сарын хугацаанд санчир гаригийн ухралт танд яг яаж нөлөөлөх вэ? Таны амьдралыг энэ хугацаанд юу болох вэ гэдгийг харах болно. За нэмэлтээр болохоор бид нар юг харах уу гэхээр энэ санчир гаригийн ухралтын үед танд ирэх сайн
сайхан үр өгөөж юу байх уу гэдгийг харна. За та өөрөө хин нэгэнд буян үйлдсэн, та хичээсэн, та шудраг зөв сайн байсан бол санчир гариг тухайн хүнийг ер нь бол маш хүчтэйгээр бас шагнадаг гэдэг. Тийм учраас ямар сайн үеийн үр ирж байгааг харна. За бас бид нар өөрсдөө бүгд инхийн цагаан тагтаа бас биш те, өөрсдөө хин нэгнийг гомдоосон, хин нэгэнд муухай хандсан тийм зүйл байгаа болвол танд ямар үеийн үр ирэх гээд байна вэ гэдгийг харах болно. За тэгээд гуравт нь болохоор бид нар яг юуг харах уу гэд тэгэхээр санчир гаригийн ухралтаар та яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Яавал илүү одоо ингээд тий үр өгөөчтэйгээр одоо энэ эх 5 сарын хугацаанд ухралтыг өнгөрөөх вэ гэдгийг харах болно. За ингээд уншлах руугаа орцгоё. Тэрнээс өмнө болохоор бид нэр бүлэг сонголтуудаа харъя. За эхний бүлэг болохоор The Cave буюу одоо агуй гэдэг карт байна л да, маш үзэсгэлэнтэй. Ингээд баахан юм өвс моднууд бүчсэн. Тэгснэ цаанаас нэг юм од харагдаж байгаа, хүний гартай, тэгээ бас зөөлөн бороо шивэрж байгаа юм сонирхолтой зурагтай карт байна. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс агуй гэдэг картыг сонгосон байх учиртай. За хоёрдугаар бүлэг болохоор би энэ картыг баг нэг ашиглаж байгаагүй юм шиг санагдлаа. Бокс буюу хайрцаг гэдэг. Яг ийм дөрвөлжин дүрс ингээд айгуу гой аслалттайгаар ингээд хол явцсан. Тэгсэн чинь голд нь бас дахиад нэг од байгаа. Хайрцаг гэдэг карт. Энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс хоёрдугаар бүлэг болно. За гуравдугаар бүлэг болохоор Thanatos гэдэг карт байна. Маш том Аазны торон дотор ингээд нэг хүний юм царай байгаад байгаа. Тэгснээ гар байгаа. Тэгснээ ингээд зөндөө олон гарнууд л байна л да. Ингээд бие биенийхээ гарнаас барьсан. За Thanatos сүүлийн үед нэг Одиссей айгу алдартай болоод байгаа шүү дээ. Би өөрнөл Грекийн домгийг нэлээд сонирхдаг ч гэсэн тийм эртний бурхтыг нь мэддэггүй. Одоо Грекийн Зеусээс өмнөх бас бурхад байгаа. Тэрэн дээр бол Thanatos гэж гарч ирдэг. Thanatos болохоор юу нөхлийн бурхан. Нөхлийн бурхан чи Hades бол биш. Hades болохоор яг нас барагстыг одоо ингээд юу нь бол харж ханддаг, зохицуулдаг, бичиг цаасыг нь хариуцдаг гэж байгаа байхгүй юу? Хошин шогийн хэллэгээр ярих юм бол харин Thanatos болохоор яг үхлийг удирддаг гол бурхан нь. За нэрнээс нь ч юм уу тий утгаас нь юм уу айх хэрэг байхгүй хамгийн татагдж байгаа нэг бүлгээ сонгоод тэгээ бүүнөрөө уншлах руу орцгоё. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ Cave буюу агуй гэдэг картыг сонгосон байх учиртай. За өнгөрсөн 5 сарын хугацаанд та бүхний амьдрал яг ямар байсан бэ? Юу болж өнгөрсөн бэ гэдгийг ер нь бол харж байгаа. Тэгэж асуухад 5 сар биш ер нь нэг бараг 2026 он гарахаас арай өмнөх үеэс эхэлж байгаа харагдаж байна л да. Нөхцөл байдал болвол бүр ингээд 2026 он гараад ч юм уу тэрнээс одоо хойших нөхцөл байдлуудыг хүзэр бол гаргаж ирж байна. За нэгдүгээр бүлгийнхний маань хувьд болохоор юу болсон бэ гэд тэгэхээр ингээд нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө айгүй юм гинэн цайлган дуу итгэмтгий хүмүүс нэг их ингээд хүмүүсийг ч юм уу нөхцөл байдлыг ч юм уу те ингээд сэжиглээл урдчилж тааж тааварлал ингээд байдаг хүмүүс бас ерөөсөө бишээ. Нэг юм танд таалагдчихвэл та тэр зүйлийг өөрийн болгохыг хүсдэг. Нэг хүнд татагдж байгаа юм бол нэг хүнд дурлцсан байх юм бол тэр хүндээ итгэдэг. Нэг зүйл дээр ингээд зориг гаргаад амбицтай хандах юм бол тэр зүйл дээр бүх эрч хүчээ гаргадаг. No second doubt буюу одоо юм одоо эргэлзээ тиймэрхүү юмнуудыг ерөөсөө тээж явдаггүй хүмүүс байна. Тэгээд ерөөсөө нэг их юм бодлохгүйгээр юм харилцаанууд гарч ирээд байна л да. За энэ бол хусын харилцаа байж иж болно. Гэхдээ илүү ажил хэрэг гэр бүлтэй бас холбоотой байсан юмнууд бол харагдаж байна. Тэрнээр ингээл амар сайхан сэтгэлээр нэгдүгээр бүлгийнх маань өөрсдөө маш шудраг байсан байгаа байхгүй юу? Гэтэл эргээгээд нөгөө талд байгаа хүмүүс чинь танд ерөөсөө шудраг бас хандаагүй. Тийм нөхцөл байдал бол харагдаж байна. Ялангуяа нэгдүгээр бүлгийнхэн дээр болохоор юу мэр юм бтэ ингээд ажил хэрэг дээрээ ч юм уу айгу хичээсэн байгаад байгаа харагдаж байна. Өнгөрсөн бараг 6-7 сарын хугацаанд гэж хүзэр дээр гарч ирж байгаа байхгүй аль чадхаараа хичээсэн. Яг үнэхээр шудраг байсан. Зүгээр ингээд те 50-50% тэнцүү шудраг биш бүр ингээд хийх ёстой зүйлээ дагуулan биелүүлсэн. Хийж байгаа ажилдаа хамт олондоо те үүрэг хариуцлагатаа маш чин сэтгэлээсээ хандсан байхад нөгөө талд чинь байгаа таныг үнэлэх ёстой хамт олон ажил олгогч чинь ч юм уу те дараа захирал ч юм уу тэр хүн чинь таныг ерөөсөө ингээд үнэлээгүй. Таны яг ингээд уур чадварт эргэлзэж таны
хүсэл мөрөөдөл өөртөө итгэх итгэлийг юм хоосон зүйл болвол бас гарч ирээд байна. А зарим хүмүүсийн хувьд гэх юм бол ингээл өнгөрсөн 6-7 сарын хугацаанд гэр бүлдээ айгүй ингэж бас хичээл зүтгэл гаргасан байгаа байхгүй юу? Гэр бүлийн аав ээжээ тий өөрийнхөө зохиосон гэр бүлийг ч юм уу ингээд илбэг дэлбэг хангалуун байлгах гад сэтгэл санааг нь тайван байлгах гад дутж байгаа зүйлээр нь ингээд туслах гад ийм мөнгө санхүүгийн тусламж дэмжлэг ч юм уу гэр бүл ойр дотныхондоо маш их үзүүлсэн байгаад харагдаж байна. Гэтэл яг хөө ингээд эргээгээд намайг амар үнэлээсэ, намайг ингээд гоёор бодоосаа, намайг магтаасаа урамшуулаасаа гэж хүсээгүй байж иж болно. Гэхдээ ерөөсөө юм хүртэх ёсгүй хариугаа авсан гэх юм уу? Ингээ хичээгээд ахад хангалтгүй байгаад байна гэж таныг дутуу үнэлсэн юм шиг болвол харагдаж байна. Энэ нь тэгээд бас нэгдүгээр бүлгийнхэнд яг үнэндээ айгүй хүнд туссан байна л да. Нэг зүйл дээр хичээгээд ахад нэг зүйл дээр өөрийгөө дайчлаад байхад тэр чин үнэлэгдэхгүй байх яг ямар муухай юм бэ? Ямар муухай вэ те? Тэрийг яг ингээ мэдэрсэн байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор ингээ цаашдаа та яг юун дээр хичээл зүтгэл гаргах юм? Юун дээр хичээх юм? Тэрийг чи хүртэл ингээд эргэлзээнд оруулсан. Тийм зүйл бол босон байгаад харагдаж байна. Та ингээд шудраг байх юм бол, та үнэнч байх юм бол, та хичээл зүтгэлтэй байх юм бол танд сайн сайхан боломжууд ирнэ. Таны цаашдын амьдрал хувь заяа чинь сайнаар ингээд урагшлаад өрнөн гэж итгэж байсан байтал ерөөсөө тийм юм болоогүй. Хамгийн сайн итгэжсэн хамтрагчаасаа хамт олноосоо урвсан мэдрэмж авсан, дутуу үнэлэгдсэн мэдрэмж авсан. Аль эсвэл маш их хайрлж исэн хүн тий тэгээ энэ дотор одоо хосчин байж иж болно, гэр бүлийнхэн ч байж иж болно, маш сайн дотны анд нөхөр ч байж иж болно. Тэр хүн чинь таныг ингээд үнэлээгүй. Таны урмыг хугалсан тийм зүйл болсон байгаад харагдаж байна. Ер нь ингээл нэг юм ганцаараа зантай хүн нэгдүгээр бүлгийнхэн ерөөсөө биш байгаа хгүй ингээд нэг тийм олноороо айгүй гоё байна. Найз нөхдөөрөө бөөнөрөө нэг юм хийгээд айгүй гоё амжилттай явна. Хайртай хүнтэйгээ би ингээ хамтдаа хичээгээд гоё тий цаашдынхаа харилцаан дээрээ хувийнхаа амьдралуудад ингээ гоё урагшлна. За хамт олноороо ингээд айгүй гоё хичээгээд баг болоод ажиллаад урдаа тавьсан байгаа зорилгоо биелүүлж давж ард нь гарна гэдэг ийм сэтгэлээр ингээд юмд хандчихсэн чинь ерөөсө бусад хүмүүс таны бодсон шиг байгаагүй гэж гарч ирж байна. Тэг үнэхээр яг ингээд нэг тийм итгэж явах үед чинь нэг юм нүүр буруулсан таны бодож байгаагаас эсрэг талд байгаа хүмүүс ч өөр бодолтой байгаа гэдгээ танд харуулсан. А тэгээ дээрэс нь ер нь илж бай, далтж бай таныг жоохон нэг юм хил ам ховч юмд хийсэн юм бол харагдаад байна. Яг үнэндээ ингээд өөрийг чи ардуур ч муулцсан байдаг ч юм уу те ямар ч байсан гэсэн таныг өөртөө айгу сэтгэл хангалуун бус болгох зүйлсийг нүрэн дээр чинь ч бай ардуур чинь ч бай хэлж хийсэн бол харагдаад байна. Тийм болохоор айгу гоё ирээдүй өсөлт хөгжүүлэлт аз жаргалтай байдал ийм нэгдлийг ингээд ирээдүйдээ харж исэн чинь ерөөсөө тийм зүйлс болоогүй. Бүх юм ингээд таны бодсноос эсэргээрээ байсан. Тэг энэ бол бас ингээд нэгдүгээр бүлгийнхэн өөрсдөө гайгүй өөдрөг хүмүүс тулдаа надад мэдрэгдэж байгаа мэдрэмж нь хөнгөн байгаад байгаа болохоос биш хүзрүүдийг харах юм бол бас айгүй эвгүй юм болсон байгаад харагдаж байгаа байхгүй юу. Цаашид хайр сэтгэлд итгэж чадахгүй болох, цаашид ингээд ажил карьер сэтгэл гаргаж чадахгүй, өөрийгөө дайчилж чадахгүй болох, тэрнээс хаширлах ийм одоо траумаг ингээд хүнд суулгах хүйц юмнууд болцсон байгаад харагдаж байна. Тэгээ 6-гийн аяг доошоо харж гарч ирж байгаа гэхээр яг одоо ч та тэр зүйлийг бодтгол доо. Яг энэ өнгөрснийг ингэж бодож нэг үе байнга биш. Үе яг ингээд нэг юм сэтгэл чинь жоохон өвддөг. Тэр өнгөрснийг сандаг, дурсдаг. Тим энерги бол байна. Гэхдээ нэгдүгээр бүлгийнхэн бол өөрсдөө маш юм дандаа л урагшаа харддаг хүмүүс. Өнгөрснийг яг өнгөрсөнд нь үлдээгээд те за хай гээ хайж чаддаг хүмүүс байгаад тулдаа одоо болвол ингээд энэ өнгөрснийг ардаа орхицсан байгаад харагдаж байна. Нэг их ингээд нэг тийм удаан юм бодоол, удаан ямар нэгэн зүйлд гомдол тэгээд ингээд байгаад идэг хүмүүс бишээ. Угаасаа өөрсдөө маш завгүй хийж бүтээх зүйл ихтэй, зоригтой, зоригтой урагшилж байгаа учраас за нэг 4 сарын өмнө болсон юм, 7 сарын өмнө болсон юмыг ингээд аль дээр үед болсон зүйл шиг орхиж бас чадаад байгаа гэж харагдаж байна. За ингээд интерес ингээд ордуудыг харах юм бол сарны орд нь хилэнц, жинлүүр, мэлхий, за ихэр, сарны орд нь үхэр, за нэмээд арслан,
хумх энэ ордууд маш хүчтэй гарч ирж байна. Таны болон тантай хамааралтай хэн нэгний орд байх боломжтой. За энэ энергийг таны өнгөрсөндөгтэй тоос 7 сарын хугацаанд нөхцөл байдалтай таарж байгаа юм бол бүгдээрээ уншлагынхаа гол хэсэг рүү одоо орцгоё. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагын үндсэн хэсэг рүү оръё. За ирэх 5 сарын хугацаанд яг ямар хүмүүс танд үеийн үрээ төлөх вэ? Таныг гомдоосныхоо хариуг ер нь яг яаж хүртэх гээд байна вэ гэдгийг харж байгаа. Тэгэхэд болохоор ер нь нээхийг удахгүй гэх юм уу? Одоогоос ер нь 3 сарын дотор л мэдрээд эхэлнэ. Энэ 8 дугаар сараас эхлээл ер нь ойлгож эхэлнэ гэж гарч ирж байна. Тэг хамгийн ингээд хүчтэй харамсаж яг ингээд бүр үгээ хэлэх үе нь болохоор энэ намрын 10-11 дугаар сарыг гэж зааж гаргаж ирж байгаа байхгүй. Яг ямар хүмүүс вэ гэхээр энергийн шалгалттай бас айгу таарж байна л да. Сая энергийн шалгалтын хэсэгт гарч ирсэн тэр хэсэг бүлэг хүмүүс. За зарим хэсэг бүлэг хүмүүсийн хувьд болохоор энэ бол яг салцсан X өмнө нь харилцаатай байсан хүн. За яг X гэж бас хэлж болохгүй байх. Өмнө нь ямар ч байсан гэсэн жоохон юм хайр дурлал талаас харилцаа холбоотой байсан хүн байна. А зарим хэсэг нь болохоор яг нэг юм хамтран ажилласад гэр бүлийнхэн гэж хүзүүрээр гарч ирж байгаа байхгүй. За яг юу болоод байна вэ гэхээр та угаасаа өнгөрсөнд энэ нөхцөл байдлаас ингээ гараа явсан байгаа. Харилцаанаас болвол за би яг энэ харилцаанд ингээ байж угаасаа одоо чадахгүй байна. Миний хийж чадах зүйл ингээ дууслаа. Би хичээгээд угаасаа болохгүй байна гэд та өөрөө гараад явсан. Нэг ийм харилцаатай хүн чинь аль эсвэл тантай өөрөө ингээд хамт байхыг сонгохгүй те ингээд танаас өөрөө холдоод явцсан нэг ийм хүн байна л да. Тэг би ингээд ер нь цаашаа ганцаараа урагшлаа, ганцаараа байх хэрэгтэй байна. Би цаашаа ганцаараа болно бүтнэ гэдээ яг өнгөрсөнд гараад явсан. Таны амьдралаас гараад явсан хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд энэ хүн болохоор ер нь энэ болохоор жоохон хайр дурлалын харилцаатай холбоотой. За энэ хэсгийг нь ер нь бол би төрүүлээд ярьчих. Тэрэн дээр болохоор шүү дээ те. Яг grass is greener on the other side гэж хэлдэг штеп. Ер нь бол ингээд зүлэг нөгөө талд бас гоё ногоонороо байгаа л гэж бодсон. Гэтэл яг тийм биш байсан байна гэдгийг удахгүй энэ хүн чинь ойлгоно гэж гарч ирж байна. Яг ингээд таны амьдралаас гарч яваад холдоод цаашаа энэ хүнд ингээд яг явах зам байгаа, урагшлах газар байгаа гэж бодсон. Амар ч өөртөө ихтгэлтэйгээр те ингээд нэг юм явсан хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүн болохоор ер нь амар их олон юм бас бодож явж л тээ өөрөө өөртөө амар их ирээдүй харсан. Ингээд тантай байх замаас илүү энэ хүн ганцаараа урагшлаад явах юм бол өөрт нь илүү олон гоё сонголтууд, илүү олон гоё боломжууд, шинэ хайр сэтгэлийн харилцаа ч юм уу те гарч ирнэ гэж бодсон. Ер нь таньгүй байсан нь дээр л гэж өөрийгөө бодож дүгнсэн. Тэгээ зөндөө их юмнууд бодоод ингээд те төлөвлөсөн урагшлах гэсэн чинь маш их саад дутгууруудтай яагаад ч юм тулах гээд байгаа харагдаж байна. За жишээ авах юм бол те ингээд тантай хамт байхгүй би өрн гадагшаанаа явна, ажилланаа амьдрнаа гэдгсэн бол гадагшаанаа явах виз нь гарахаа гинт болдог ч юм уу. Гадагшаанаа явах нь ингээд ер нь бүтлгүүдэх ч юм уу те. Альсвал гадагшаанаа явлаа гэд тэгэхэд очсон газар нь ер нь өөрийнх нь бодож төсөөсөн шиг ерөөсөө гоё биш байх ч юм уу. Яг бодож мөрөөдөж өөрийнхөө ирээдүйг харсан тэр зүйлс нь ингээд худлаа болох гээд байгаа юм шиг тийм энерги бол харагдаж байна. Аль эсвэл танаас өөр хүнийг одоо ингээд сонгоод явсан байлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэр харилцаа нь ерөөсө болохгүй бүтэхгүй нэг юм байнгын ийм сорилтуудтай бүр ингээд тулаад байгаа харагдаж байна. Байнгын л нэг асуудал гарч ирээл тэр асуудлыг арай гэж давсан чинь дахиад дараагийн асуудал гарч ирээл те. Тэгээ ерөөсө ийм бүх ингээд дуусахгүй байх гээд байгаа харагдаж байгаа байхгүй. За ингэснээр энэ хүн бол ер нь ойрын 3 сарын хугацаанд бол яг үнэхээр үлийн үрээ бас хүртэж байгаа харагдаж байна. Яаж үлийн үрээ хүртэх вэ гэхээр таныг айгүйг санаж дурсаж эхэлнэ. Ер нь таньгүйгээр чадахгүй байсан юм байна штэ гэдгээ ойлгож байгаа харагдаж байгаа байхгүй юу? Та яг үнэндээ энэ хүнд айгүй их юм чиглүүлэг өгдөг. Таны хэлсэн болгон үнэн байдаг. Таны нэг тийм хурц ухаан, таны алсын хараа, таны зоригтой байдал, таны одоо юм замчлал чиглүүлэх те тэрүүгээр яг ингээд үнэхээр дутаад байгаа юм байна. За энэ бүхэн байхгүй болвол та байхгүй болвол энэ хүн яг үнэндээ ганцаараа ингээд зорьсон мөрөөдсөн бодсон байсан тэр зүйлстэй хүрч чадахгүй байсан юм байна гэдгийг үнэхээр ойлгоно. Ер нь таньгүйгээр нэг хаяага хадраад ингээд нэг хол явж чадахгүй байгаагаа яг ойлгож мэдрэн гэх юм уу.
За тэгээд ялангуяа ингээд нэг за тантай болохгүй байсан ч гэсэндээ өөр одоо бүр танаас илүү гоё хүнтэй очирна, танаас илүү тохирох хүнтэй очирна гэд бодоод явсан чинь ерөөсөө тийм ижил асын хараатай тань шиг өөрийг нь дэмждэг, ойлгодог, өөрийг нь хурцлдаг, өөрийг нь ингээд янз бүрийн байдлаар хөгжүүлдэг ийм хүнтэй хизээч очихгүй байх гэдгийг энэ хүн ойлгоно. Тэгээ энэ нь ингээд нэг тийм зүгээр л тийм байсан юм биш үү гэдэг ойлголт биш, бүр юм маш хүчтэй харамсал болж энэ намрын 10-11 дугаар сард ч юм уу энэ хүнд мэдрэгдэнэ гэж хүзүр дээр гарч ирж байгаа байхгүй юу. Ингээд зөндөө олон гоё юм ботцсон яг ингээд хит жоохон яг хатуу хэлэхэд биш үү, тэгээ тантай байхдаа энэ хүн ингээд мундаг байгаад өсөж хөгжөөд яваад исэн. Тэрийг яг үнэндээ өөрөө ингээд би мундаг байгаад байна. Би өөрөө чадчихээн. Би илүү зүйлийг хүртэх эрхтэй юм байна гэж өстой андуурсан л хүн байгаад байгаа харагдаж байна л да. А гэтэл танаас ингээд яваад за өөр хүнтэй нийлээ харьцыг гэд тэгэнгүүт таны өөрт нь өгж мэдрүүлж исэн тэр хүчтэй мэдрэмж, тэр тогтвортой байдал, тэр алсын харааг хинч мэдрүүлж чадахгүй учраас харилцаануудны маш богинохон хугацааны л шинэ хайр сэтгэлийн харилцаануудыг эхлүүлээл ингээл юуг дуусгаад байгаа харагдаж байна. За тэгээ заавал өөр хүнтэй нийлэн барина гэхгүй тэгээ зүгээр л ганцаараа ингэн тэгнэ би өстой амар л ингээд мундаг явна энтергээ зөндөө олон юм бодоод төлөвлөсөн, хувийн ажил карьер эхлүүлнэ гэд бэлтцсэн. Тийм байсан бол тэдэр нь бас юу н болтгоо дээ. Ерөөсөө санснаар нь болохгүй байгаад байгаа харагдаж байна. Ерөөсөө урагшлахгүй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэндээ энэ хүн болвол энэ намрын 10-11 дугаар сар гэхэд бүр яг голдоо ортол харамсаж бүр яг ингээд үнэхээр ойлгож байгаа, үнэхээр хүнд ухаарлыг бол авч байгаа харагдаж байна. А тэгээд яг ойлгож ухаарсны дараагаас бол ингээд амар харанхууруу яг нэг юм унах тийм үе нь бас эхэлнэ л гэж гарч ирээд байгаа харагдаж байна. Тэгээд тантай байхдаа яг үнэндээ ямар ч зовлонгүй байсан юм байна. Өөрөө энэ хүн ямар ч тархиа ажилуулах шаардлага байхгүй, өөрийгөө ямар нэгэн зүйл төр зовоох шаардлага байхгүй. Энэ хүн яг ингээд бие мах бодно те ингээд бусад эргэтнүүд нь та болохоор яг тархин байсан юм байна. Тарих бол ер нь ингээд хүний биеийн хөдөлгөөн, хэл яриа те бүх зүйлийг удирддаг. Тэгээ та яг тархин байсан юм байна. Тантай байхдаа энэ хүн юунд ч санаа зовхгүй аюу аз жаргалтай байсан юм байна. Тэгээ тэрийг өөр юунаас ч хаанаас ч ингээд олж мэдэрч чадахгүй, хинээс ч мэдэрч чадахгүй гэдгийг энэ хүн бол ойлгож маш их харамсаж байгаа харагдаж байна. За тэгээд ирээдүг ингээд харлаа гэхэд та бол ингээд өөрийнхөө урагшлаад хөгжөөд дэвжээд явна. А тэгээд энэ хүний амьдрал руу нэг ингээд эргээд харангуут энэ хүн яг танаас яг тэр болох үедээ хаана байсан бэ? Яг тэр газараа ингэж нэг юм гацах тийм үлийн үрийг бол энэ хүн хүртгэр харагдаж байна. Ялтчгүй ингээ харангуут байна шүү дээ тий. Тантай ингээ хамт байж байгаа, тусууд байж байгаа, нэг нэгэндээ хайртай байж яснаа танаас зүрх сэтгэлээ татаад авцсан. Тэгээ айгүй хурдан ер нь бол өөрөөс ч ингээ move on хийцэн гэх юм уу. Ерөөсөө энэ хүн танаас болох үедээ шаналаагүй, шархлаагүй. За би ингээд ер нь боллоо тий, би гадагшаа татгшаа явлаа. Аль эсвэл би ганцаараа ингээд ийм зүйл хийж эхлүүллээ, тийм зүйл хийж эхлүүллээ. Би ганцаараа урагшлах хэрэгтэй байна. Аль эсвэл за надад чамаас илүү тийм хүн татагтаад байна гэд ингээ амар амархан явцсан ийм хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ энэ хүн бол ер нь баг одооноос баг ойлгоод эхэлсэн юм уу да. Сая бас бод гарагийн ухралт энэ хүнд нөлөөсөн юм шиг байна. Тэгээ удахгүй ер нь бол энэ 8 дугаар сараас харамсаад эхэлнэ. Тэгээд 10-11 дугаар сар гэхэд бол бүр үнэхээр яг 100% юу алдснаа, хэнийг гомдоосноо, юуг буруу ойлгож ирсноо энэ хүн бол ойлгож ухаарахаар харагдаж байна. Яг үнэндээ тантай л байхдаа үнэхээр хүчтэй байсан юм байна. Тантай харилцаа нь үнэхээр бат бөх харилцаа байсан юм байна. Амьдралынх нь яг ийм тий суур одоо бүр фундамент байсан юм байна гэдгийг энэ хүн ойлгоод бүр харилцаа холбоо өнтөрч бол тогтоохоор харагдаж байна. За энд байгаа ордуудыг харах юм бол ер нь ихэр хумгачийн лүр. За тэгээд үхэр охин матар, хилэнц, үхрийн орд бас давхар харагдаж байна. Мэлхийний орд бас харагдлаа. Таны болон тантай хамааралтай хүний орд байх боломжтой. За хоёр дахь хэсэг гэх юм бол ер нь юм ярьж байгаа агуулга яг адилхан. Гэхдээ нэг юм ажил карьертай холбоотой зүйл гарч ирж байгаа байхгүй юу. За та үнэхээр хичээсээр байгаа л за бас чадахгүй мэн гээд ер нь бол явсан холцсон. Нэг юм ажил карьерийн нөхцөл байдал харагдаад байна. Аль эсвэл таныг халцсан ч байж иж болно. Одоо ажил хэрэг энтер болвол тий. Яг таны ингээд өмнөх одоо ажилчин энтер гэх юм уу да.
тэр ажлын газарт чинь байгаа танд яг муухай хандсан, яг ингээ бусдын үгээр үг хийсэн те нэг ийм хүн, ялангуяа энэ бол одоо таны өмнө нь ажиллаж исэн газрын дарга захирал удирдлага нь л юм шиг бол харагдаж байна. Тэдгээр хүмүүс л одоо хамгийн ихтэй хохирлыг эцээц дамсдаг штеп. Нэг байгууллага, нэг компани тэрийг удирдах явж байгаа хүмүүс те. Тэг яг таныг ингээ байхгүй болсноос хойш яг үнэндээ ингээд нэг тийм таны оронд хин нэг аваад ажилуулангууд тань шиг мундаг сайн ажиллаа хийж чадахгүй байгаад байгаа гэдгийг ойлгоно. Тэгэнгүүт ингээд яг хамаг асуудал энэ хүн дээр ингэж унаж ирж юм л да. Тэг ерөөсөө ингээд амар мундаг ажилтнаа алдчихлаа. Айгу мундаг те боловсон хүчнээ би ингээд явуулчлаа гэж бүр үнэхээр харамсахаар байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Яг нь ажил карьерийн нөхцөл байдал бол уг нь арай гайгүй байх ёстой юм. Ингээл өөр хүн аваад ажилуул чинь тий за тэр хүн болохгүй бол дахиад солиод үзэн тий. Гэтэ энэ бол бас айгүй юм даймаж ихтэй гарцтай юм бууж ирээд байгаа байхгүй. Таныг алдсан нь юу нэг ингээ гарц байсан. Таныг байж ах үед чинь үнэлээгүй нь таны хийж байгаа зүйлсийг тий олж хараагүй нь ингээ маш том гарц хохирол одоо яг энэ хүнд болно гэж хүзүр дээр болвол гарч ирж байна. Тэгээ ер нь л бол таныг ингээ үнэхээр мундаг ухаалаг хүн байж, сайн удирдлага байж, бишээ сайн удирдагч байж, яг хийж байгаа ажлаа үнэхээр яс хийдэг. Зүгээр ингээ урдаа байгаа зүйлийг хийхээс гадна тухайн ажлынхаа 1-2 жилийн дараах ирээдүйг хүртэл ингэж бодож үйл хөдлөл хийдэг. Ийм хүн байсан юм байна штэ гэдгийг чи ойлгож бол бүр маш их харамсаж байна. За тэгээ энэ байгууллагын карма бол гэхдээ нэлээд амар харагдаж байна да. Ер нь хатуу хэлэхэд та бараг нэг за одоогоос нэг жил мөлийн дараа өмнөх ажлынхаа газрынхнаас тий ер нь сайн сайхан юу байна, юу олж ийн гэж сонсох юм бол за бараг дампуурж байгаа гэж сонсогдох үедээ бурхан минь. Аль эсвэл ер нь л тэгэл амар хэцүү болцсон, хүмүүс ерөөсөө тогтхоо болцсон. Чи гарснаас хойш тэгэл ер нь ингээ айгу хэцүү болцсон штэ л гэж ер нь бол сонсогдох болов гэж харагдаж байна. Тэгээ та болохоор бас ингээд зөвхөн ажиллаа мундаг хийгээд зогсдгүй тухайн ингээд нэг байгууллага дотор байгаа зөндөө олон хүмүүс байгаа штэ хамтарч ажиллаж байгаа хүмүүсийнхээ энергийг айгүй өргөдөг байсан. Та байсан учраас хүмүүс ингээ хоорондоо найз нөхөд хоорондоо халуун дулаан харилцаатай нэг баг болж ажиллаж чаддаг байсан. Тэгээ та гараад явангууд ерөөс тийм байха болж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэл таны яг албан тушаал дээр бараг энэ 10-11-р сарын хүртэл энэ өмнөх ажиллаж исэн газрын чинь удирдлагууд бараг дор хаяж 3-4 хүнийг шинээр авч үзэх байхаа. Тэгсэн ч гэсэндээ ерөөсөө таны ингээд хэмжээнд хүрэхгүй. Яг тань шиг ерөөсөө байж чадахгүй. Тэгэнгүүт ингээд за таныг ажилдаг байхад үнэхээр стрессгүй байж дээ. Яг таны хариуцж байгаа тэр ажлууд ямар ч асуудалгүй явдаг байж дээ гэдгийг ойлгож бүр маш их харамсах болно. Тэгээ сайн хамтран ажиллагч байж чадаагүй дээ, сайн ажил олгогч байж чадаагүй дээ. Бүр ингээ маш их харамсна. Тэгээ тань шиг яг ийм мундаг ажилтныг олж чадахгүй байгаад байгаа учраас, тань шиг мундаг хамтрагчийг олж чадахгүй байгаад байгаа учраас ер нь л бас нэг их удахгүй. Энэ бол 3-5 сарын дотор тантай бас харилцаа холбоо тогтооно. Тэгээд нөгөө нэг албан байгууллагын харилцаа учраас бас одоо нэг тийм айхтар ичиж мичээд байх бас яг шаардлага байхгүй юм байна л да. Яг ингээд илүү цалин орлого өртөж амлаад ингээ юу ч болоогүй юм шиг тий хей сайн уу юу байна? Буцаж ирээд ажиллах боломж байна уу? Ер нь бол чамаас өөр хүн энэ ажлыг хийж чадахгүй юм байна тий. Албан тушаалагч ингээд айгүй өндөрт тавья, цалин орлогыг ч өшөө зөндөө нэмээ. Чи буцаад ирээч. Чи л яг хэрэгтэй байна гэд баг ингээ ороод ирэхээр бол харагдаж байна. За ийм кармаг болвол эдгээр хүмүүс бол танд төлж байгаа харагдаж байна. За энэ хэсэгт нь болохоор би богинохон угаасаа бас яг хэрэгтэй байх болов гэж бодоод ер нь яг энэ кармик нөхцөл байдал одоо ингээд түлэгдэн штэ. Хүмүүс танд үлийн өрөө төлнө, үлийн өрөө хүртнэ. Тэр үед нь та яг яах ёстой юм бэ? Энэ дээр яг яаж хандах хэрэгтэй юм бэ гэдгийг асууж байгаа. Тэгэж асуухад болохоор одоо яг өмнөх харилцаатай хүн чинь эхний нөгөө хэсэгтэр гарч ирсэн хүмүүст те яг хайр сэтгэлийн холбоотой нөхцөл байдал нь илүү төлхөө байгаа хүмүүст яг энэ өмнө нь харилцаатай байсан хүн чинь за тэгээд ажил хэрэгтэй холбоотой тэр нь илүү одоо нөгөө нэг таарч тохирж байгаа хүмүүст гэх юм бол яг тэр өмнө нь ажиллаж исэн газрын чинь хамгийн том одоо босс нь дарган захирал нь гэх юм уу да яг тантай эргэж холбогдно. За тий хоёулаа л ер нь яг эргэж холбогдохдоо юу гэж холбогдох вэ гэд тэгэхээр за чамгүй бол тий
Үнэхээр чадахгүй нэ, болохгүй нэ. Үнэхээр би одоо ингээд те илүү хүн, илүү мундаг ажилтан, илүү мундаг хамтрагч олж чадахгүй байна гэд ингээ ороод ирнэ. За хайр сэтгэлийн харилцаатай холбоотой хэсэг дээр илүү түлхүү таарж байгаа хүмүүст гэх юм бол үнэхээр таньгүйгээр яг яахаа мэдэхгүй байна. Үнэхээр би чамгүйгээр байж чадахгүй нэ. Үнэхээр өөрийг чинь санаж байна гэд ингээд эгоон шархалсан ч хамаагүй үйлдэл хийгээд ингээд ороод ирнэ. Тэгэнгүүт та бас одоо энэ хайртай хүндээ хэн байсан бол гэл ингээл эргэлзэж шархалдаг бол хүн бас ингээ ажилласаа бас айгүй том сэтгэлийн шарх угаасаа авдаг байхгүй юу. Тэгээ би яг ингээд өмнөх ажил дээр юу ямар үн цэнтэй хүн байсан бол гэл ингээл эргэлзэж явж байгаа бол энэ эргэлзээ болгон чинь утгагүй тайлэгдэн гэж гарч ирж байна. А тэгэхдээ хүзэр анхааруулахтаа болохоор нь шүү дээ. Тэгээ угаасаа яг ингээ буцаад гуйна. X ч юм бол эргээд нийлийг ин situationship харилцаатай байсан хүн ч байсан бол буцаад харилцаагаа сэргээх гэж оролдоно. Өмнөх яг ийм ажил хичээл сургуультай холбоотой хүмүүс болвол те буцаад эргээд ажиллаач хамтрыг гэд тэгнэ. А тэгээд хүзэр юу гэж хэлж ийнвэ гэхээр ерөөсөө энийг өргөдөж хүлээж авах ямар ч хэрэг байхгүй. Өөртөө дахиж ийм дарамт учруулад ерөөсөө хэрэггүй. За яах вэ? Ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Юу гэж хэлэх үү гэж энэ дээр толгоогоо гашилгаад ч хэрэггүй. Та угаасаа урагшилсан байна. Цаашид ч улам урагшлна. Өнгөрсөн рүү биш, ирээд рүүгээ хар. Энэ бол өнгөрсөндөх одоо юм хүмүүсийн танд түлэх ёстой үлийн үртэй байгаа хүмүүсийн өөрсдийнх нь үүрэх зүйл. Эдгээр хүмүүс ч гэсэндээ харамсах ёстой. Энэ нь шудраг зүйл гэж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхгүй одоо ингээд бас нэг иймэрхүү уншлага хийчихээр ингээд хүнд муу санаад яах юм бэ? Сайн сайхан л яваасаа гэд манай монголчууд аяга сайн сэтгэлтэй. Гэтэл хүзэр болвол энэ бол бас нөгөө талаасаа тий үлийн үрийг төлж гинэ гэдэг чинь тэр төлөөс ингээд дуусангууд тэр үлийн үртэй хүмүүс ч гэсэндээ ингээд цаатагдаад цаашаа ингээд ямар нэгэн burden дарамт тий өөршил байхгүй ингээд урагшилж ийн л гэсэн үг баггүй. Тийм учраас энэ хүмүүс бол харамсах угаасаа ёстой. Тэгээ энэ бол таны өрөөсөө анхаарал хандуулах ёстой зүйл огт биш ээ гэж болвол гаргаж ирж байна. Тэгтээ штэ тий ер нь бол нилээн бас шуналтай өөрийг чинь гуйхаар харагдаж байна шүү. Энэ X өмнө нь харилцаатай байсан хүн чинь болвол тий бүр яг ингээд улаараа дагаа харагдаж байна. Ингээ буцаад нийлээ тий би яг ингээ үнэхээр чамгүйгээр чадахгүй байна. Би ийм хэцүү байдалд орчлоо. Намаа ингээ үнэхээр авраач. Үнэхээр намайг одоо дахиад нэг л удаа сонгоод надад дахиад нэг ганц боломж олгочооч гэд бүр ингээд үнэхээр улаарна. Тэгсэн ч гэсэндээ та яг энэ хүнтэй эргэж харилцаад хэрэггүй л гэж хүзэр гаргаж ирж байна. Яагаад ингэж хүзэр бас анхааруулад байна вэ гэхээр та жоохон ятгалганд нь бас автаж магадгүй харагдаж шүү. Яг нэг таны өрөвч зан хөндөөл таны сайхан сэтгэлийг ингээл те дахиад ашиглах магадлал маш их өндөр байна. Тэгээ нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө уншлага эхлэхэд бол бас айгүй уян зөөлөн цайлган хүмүүс байна гэж би хэлсэндээ тийм учраас яг энэ хүмүүсийг юугүй өрөвдөд эхэлнэ. Тэгэж юусоо болохгүй гэж хүзэр болвол гаргаж ирж байна. Та нэг л нүүр өгөхөд нэг л мэдхэд энэ өмнө нь харилцаатай байсан хүндээ тусалсан энэ харилцаагаа урагшлуулсан байж явах магадлалтай. Энэ нь гэхдээ таны ирээдүйд хэрэгтэй зүйл юусоо бишээ гэж хүзэр бас гаргаж ирж байна. За өмнөх ажил карьертай холбоотой юмн дээр болвол бас л яг адилхан. Үнэхээр ингээд таныг бас боох юм юу байна, эргүүлж татах юм юу байна те. Тэр болгоныг ингээд хийж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Өө ингээд чи байхгүй баснаас хойш те өстө ийм асуудал үүссэн. Өстө ингээд чинийг хөгжүүлээд мундаг явж исэн ажил чи ингээ унтсан штэ, ингээд ороодсон штэ. Одоо яана. Үнэхээр чи ингээд туслаач гэд өөрт чинь маш их мөнгө төгрөг албан тушаал энэ төр амлаж гин. Тэгээ энэ хичнээн гоё сонсогдсон ч гэсэндээ энэ сонголтыг бол хийж болохгүй шүү л гэж хүзэр бол маш их анхааруулж байна. Яагаад вэ гэвэл тэгэхээр ирээдүйд чи илүү гэрэлтэй байна. Ер нь амьдралд чи энэ өнгөрсөнтэй ерөөсө холбоогүй маш том шинэ эхлэл одоо энэ ирэх оныг дуусахаас өмнө баг ирээд эхлэн гэх юм уу да. Нэгэнт урагшилсан бол цаашаа урагшил хурдл тэнд амжилт, тэнд илүү амжилт, тэнд илүү шинэ боломжууд, тэнд илүү аз жаргал хүлээж байгаа. Нэгэнт ингээд өнгөрсөнд бол энэ яг хүчээ бараад дууссан 10 саваа 9 саваа доошоо харж гарч ирж гин гэдэг бол өмнө нь яг таны бүх энерги чинь барцсан бүх хичээл зүтгэлийг чинь шавхацсан тийм юм байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тийм болохоор ийшээ ерөөсө буцаад хэрэггүй гэж хүзэр бол анхаарууллаа.
За одоо уншлагынхаа сүүлийн хэсэг рүү оръё. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс эх 5 сарын хугацаанд санчиг гаригийн ухралтын үе яаж нөлөөлөх вэ? Ер нь юу болох вэ? За эх 5 сарын хугацаанд санчиг гаригийн ухралт ер нь хон дээр ухарж байгаа. Хоны ордон дээр ухарж байгаа гэсэн үг. За тэгээд энэ үед ер нь бол танд яг юу болох вэ? Яаж энэ санчиг гаригийн ухралт тань нөлөөлөх вэ гэж асуухад болохоор ер нь бол гинтийн өөрчлөлтүүд айгүй ихтэй байх болно. Жохон нэг тийм бууж өгмөр стресстэй үеуд бол угаасаа гарна гэж хүзүр дээр гарч ирж байна л да. Тэгээ энэ болохоор одоо ингээд нөхцөл байдал, ер нь амьдралын нөхцөл байдал нэг гоё болоод, нэг сайжраал, нэг цэцрээл, тэгснээ гинт ингээл асуудал гарч ирэл. Тэгснээ тэр асуудал ингээл гайгүй хөнгөрөөл тэгжээтэл дахиад нэг асуудал гарч ирэх гээд идэх ч юм уу тийм сэтгэл санааны савлгаа айгүй ихтэй байх болно. Гэхдээ ерөөсөө ингээд за миний амьдрал ер нь яг яачва, юу болоод байна энэ төр гэж ерөөсөө бодох хэрэг байхгүй, асуудлыг өөрөөсөө хайх шаардлага байхгүй. Энэ бол яг санчрын ухралт ингэж хүчтэй нөлөөлж байгаа үе юм байна. Тийм болохоор ер нь сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Гэр бүл ойр дотныхоо хүмүүстэйгээ их цагийг өнгөрөөх хэрэгтэй гэж гарч ирж байна. За тэгээ эх 5 сарын хугацаанд болохоор яг нэг юм барьцгүй шин зүйлсийг эхлүүлэхээс илүүтэй яг өнөөдрийг хүртэл хөгжүүлсэн, хийгээд бүтээсэн ажил төрөлтэй ер нь бол ингээд нэг эхлэлийг нь тавиад хөгжүүлээд явж байгаа зүйлсийгээ дуусгах гэж үзэх хэрэгтэй. Ер нь нэг юмыг дуусгаал, нэг юмыг бат бөх болгоол дараагийнхаа ажлыг эхлүүлээд яваад ах хэрэгтэй гэж хүзэр болвол гаргаж ирж байна. Яг нэг эхлүүлсэн зүйл дээр л тууштай байх хэрэгтэй. Тэгээд тэр зүйлийг ингээд дуусгаад болгоод бүтээчих юм бол дараагийнхаа шин зүйлийг сайтар төлөвлөгөөтэйгээр эхлүүлэх хэрэгтэй гэж хүзэр болвол зөвлөж байгаа харагдаж байна. За тэгээд санчир гариг болвол яг одоо бидний тууштай байдал, хөдөлмөрч байдал тий эхлүүлсэн зүйлээ дуусгах яг тэр чадварыг шалгадаг гэж хэлсэндээ тэр болохоор яг нэгдүгээр бүлгийнхэн дээр маш хүчтэй гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь эх 5 сарын хугацаа болвол өөрийгөө л яг ингээд хөгжүүлээд байх үе гэж хүзэр болвол гаргаж ирж байна. Тэгэхдээ биш үү те яг нэг юм шин зүйл эхлүүлэн гэхээсээ илүүтэй таны өнгөрсөнд байсан. За тэгээ одоо ч байгаад байгаа зүйл байна. Гэтэ ингээд бодоол яваад идэг. Аль эсвэл нэг эхлэлийг нь тавьчаал цаашаа ерөөсөө сайжруулаагүй байгаад нэг тийм хобби сонирхол, хувийн уран бүтээл, ажил төрөлтэй ч холбоотой юмнууд гэх юм уу. За надад цаг хугацаа байгаа. Тэгж байгаа тэрийгээ хийндээ, тэгж байгаа тэрийгээ болгондоо гэд хүн ингээд хатвэлгээд өөрийнхөө хуураа яваад идэг штэ тий. Яг тэр зүйлээ энэ 5 сарын хугацаанд бүр яг яс сууж хөгжүүлэх хэрэгтэй гэж гарч ирж байна. Одоо югмээр битээ IELTS бэлдээд гадагшаанаа явна гэд нэг тийм сурахаар явна гэж зорилго тавьсан. Гэтэл ерөөсөө IELTS-тай бэлдэж эхэлдэг. Ажил төрөл айгүй ихтэй тий.
ерөөсөө ингээд сул чөлөөт цаг гарахгүй байгаа дайн гэдэг тийм шалтгаанаар одоо ингээд ерөөсөө айлцтай ингээд бэлдэхгүй гадагшаанаа тэгээд сурахаар явах нь шууд нөгөө нэг холбоотой учраас ингээд хоошлогдоод гисэн. Тийм болвол одоо энэ 5 сарын хугацаанд одоо энэ болохоор зүгээр жишээ шүү. Ингээд жишээ авахад болохоор одоо яг 5 сарын хугацаанд та яг өөрөө хувийн ажил төрөлтөө хийж бүтээж байгаа юмнуудтай байсан ч гэсэндээ өглөө нэг 3 цагийн өмнө эрт сэрээд альцынхаа номыг шаагаад үг үсгээ цээжлээд ингээд явах ёстой гэсэн үг. Тийм ерөөсөө нэг тийм аль хэзээ бодцсон, аль хэзээ ингээд нэг тийм хүсээд байгаа. Гэхдээ ерөөсөө эхлүүлсэн байлаа гэхэд тэрийг ерөөсөө ингээд нэг тийм дөрвтэй урагшлуулж ингээд тий хөгжүүлээгүй байгаа юмнууд дээр энэ 5 сарын хугацаанд үнэхээр тууштай сууж хөдөлмөрлөх хэрэгтэй. Гараасаа юм гаргах хэрэгтэй. Бүр яг яс ширээний ард сууж агаад ингээд хичээлээ хийх. Яг яс ширээнийхээ ард сууж агаад хойшлуулад байсан ажлуудаа цаг тухай бүрдэн тий ингээд дуусгах. Ерөөсөө юмны цагийг тулахгүй байх. Нэг таск нэг хийх юм орж ирлээ тэрийг дуусглаа дараагийнхаа юм руу орлоо. Ингэж л явах хэрэгтэй. Аль эсвэл за би нэг тим юм болно доо, ийм юм болно доо. Тэ за нэг өөрийн гэсэн хувийн брэндтэй болно доо. За өөрийнхөө хобби сонирхлыг хөгжүүлээд тэрийгэ бараг ингээд тэ өөрийнхөө үндсэн ажил энтер болгондоо гэд бүр илүү нэг юм яг барьж аваад хийхэд хэцүү одоо юм хүсэл мөрөөдөлтэй тийм бодлуудыг дотроо тээж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс маань ч гэсэндээ одоо хөдөлж эхлэх хэрэгтэй л гэж хүзүр дээр олвол гарч ирж байна. За энэ дээр бол жишээ авах юм бол тий за ингээд амар гоё хувцас энтер хийдэг болмоор байна гэдэг жишээ авъя л да ер нь. Хувцас энтер хийгээд тэгээд ингээд зарж борлуулад өөрийн гэсэн брэндтэй болмоор байна. Тийм болвол ер нь ядаж нэг юм эсгүүр энтер хийдэг сургалт байдаг штеп. Тэрэнд ингээд 1-3 сар ч юм уу явж үзэж одоо ингээд ноу хау мэдлэгтэй болох ийм үйлдэлийг хийдэг ч юм уу. Тэгээд өөрөө яг ингээд учиргүй оёд шидээд байхгүй гэж байгаа бол яг оёдолчин аваад тий цалин орлогыг нөгөөд материал энтрээ захидаг ч юм уу. Ийм жишээ бол надад орж ирж байна. Ингээд ерөөсөө л яг хөдөлмөрлөж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ер нь санчир ухрахаараа яадаг вэ гэд тэгэхээр тий яг л энэ дутуу орхицсон, хойшлуулсан эдгээр зүйлс чинь таныг зовоно. За яг механик ажил хэргийг яриа л да. Зөндөө ингээд тий 100 болсон тий 6 сар 7 сар гэл ер нь монголчууд жоохон амралтын байдалтай байгаад идэг. Тэгэл одоо 8 сар гэл ажил төрөл ороод буужигнаад ихэлсэн чинь амар их дутуу юмнуудтай. Тэгэл ингээл цаанаас чинь хүүе тэрийг яаваа энийгээ яаваа. Гэхдээ дуусах дараагийн хүндээ хүлээлгэж үг гэж хахад өгөөгүй бэн штэ гэл ингээд нэг юм ингээл яаран сандран хийхээс өөр аргагүй хэрүүл маргаантай нөхцөл байдалд орох гээд байна гэсэн үг. За хамгийн айхтар зүйлс болвол яг л тэр хүсэж мөрөөдөл ин хэмсэн гэл хизээж хийж эхлэегүй одоо тэр гадагшаанаас сурахаар явахдаа бэлдэх өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бодит болгож хувийн бизнестэй болох те эдгээр зүйлс болвол би яг яагаад энэ юмнуудыг одоо болтол хийж эхлэегүй юм бэ? Би яагаад хүсэл мөрөөдлөө дагаж явж чадахгүй байгаа юм бэ? Би яагаад гадагшаанаас сурахаар одоо болтол яваагүй байгаа гэдэг ийм дарклалт, ийм сэтгэлийн шаналл, стресстэй, депресс ингэж орж ирнэ шүү. Тэгээ энэс л урьдчилан сэргийлэх гэж хүзэр тэгээ гэж хэлээд байгаа. За тэгээ хамгийн гол нь болохоор нэгдүгээр бүлгийнхэн бас нэг тийм чиглүүлэгч багш хайгаад байна энэ ойрын 5 сарын хугацаанд. Хин нэг нь надад тэгээ миний юу хийх ёстойг хэлээд өгөөсэй. Намайг замчлаад өгөөсэй. Би ганцаараа чадахгүй нэгэд ингэж хуунаад идэх ч юм уу. Аль эсвэл за миний сэтгэл санаа докторгүй байна. Би өвшөө сайн бодноо гэд ингээд жоохон яг ингээд бодит гараараа ингээд хийгээд тэг бодол санаанд ч байгаа юмнууд ингээд бодит ажил хэрэг болж өгөхгүй таны бодолт л ингээл хийсвэр байдлаар ингээд эргэлдэх гээд байна. Ингэхийн бол ер нь ачааллууд улмал нэмэгдэнэ. Одоо альва юмны дедлайн буюу тэр эцсийн хугацааг ерөөсөө битгий ойртвол ерөөсөө бити тэрэнд өөрийгөө яг ингэж тулга гэж хүзэр бол гаргаж ирээд байгаа байхгүй юу? Анхаарах зүйл гэх юм бол улмал амар тутагшаана болох гээд байна. Сэтгэл санаа тэнцвэргүй болох гээд байна. Тэгэнгүүт бодит байдал дээр те хийх юмнууд ихсээл, дуусгаагүй ажлууд ихсээл, бодит болгоогүй байгаад байгаа хүсэл мөрөөдлүүд шүн унтуулахгүй ингээл бодогдоол ингэх гээд байна шүү. Тийм болохоор ингээд хит нөгөө нэг emotionд буюу сэтгэл хөдлөлд, мэдрэмжинд
өөрийнхөө муудэнд битгий захирагдаарай гэж хүзэр болвол бас хэлээд байна. Би өшөө сайн бодох хэрэгтэй. Яг сурахад бэлэн байна уугүй юу гэдгийг би шийдэх хэрэгтэй. За яг шинэ ажил эхлүүлэх үгүй юу гэдгийг би бодох хэрэгтэй. Нэг л сэтгэл санаа бэлэн биш байгаад байна шүү. Хэнийг нь одоо заагаад өгөөсөө зөвлөд өгөөсөө би өөрөө яхаа мэдэхгүй байгаад байна гэд ингээд нэг драматад цаг алдаад ээж өрөөсөө болохгүй. Шууд яг ингэж явж орох хэрэгтэй. Шууд л бэлдээд эхлэх хэрэгтэй, оролдоод үзэх хэрэгтэй, боломжийг нь хайгаад үзэх хэрэгтэй гэж бол хүзүр дээр зөвлөж байна. Тэгэд энэ санчрын ухралтын үед бүх зүйлийг та яв цав мэдж байгаа албагүй. Бүх зүйл ингээд танд гарын авлагтайгаа ингэж гарч ирэх бас боломжгүй. Гэхдээ ер нь зоригтой бай, хүсэл тэмүүлэлтэй бай гэж хүзэр бол гаргаж ирж байна. Нөх их буруу сонголт хийчихгүй энэ төр гэж бас айгаад эмээгээд байх үе биш. Ер нь л за урд минь хийх ёстой юмнууд юу байна? Өмнө нь би юу бодсон төлөвлөсөн байлаа. Тэдгээрийгээ зоригтой оролдоод үзье, хийгээд үзье. Удаан бодож исэн тэр нэг сургалтандаа бүртгүүлээд юу ч гэсэн яваадах юм. Юу зааж ийн, би юу сурч мэдхээр байна, тэрийг ухаж ойлгох юм. За өчнөө олон ажил төрөл ингээ овоорцсон байна, хийгээгүй ингээд гаргасан чагсаалтууд маань бүр ерөөсөө ингээ ирээлжилсэн байгаа даа. За эхнээс нь хийгээд дараад чеклээд явъя гэж ингэж хандах хэрэгтэй. Яг нэг тийм бодлороо биш жоохон амбицаар хүсэл тэмүүллээр юмсад хандах үе ирж гин шүү гэж хүзэр болвол анхааруулж байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Баярлалаа. Нэмэлтээр бид нар юг харах вэ гэд тэгэхээр за энэ санчир гарагийн ухралтын үеэр ирж байгаа танд бас юу н ирэх үеийн үр байна уу? Жохон юм сөрөгтэй төлөх ёстой төлөөс бүхий үеийн үр байна уу? Хэрвээ тийм бол тэр нь юу вэ? За сайн үеийн үр харин бас яг юу их гээд байна гэдгийг харах болно. За тэгээд муу үеийн үрийг та бас яг яаж давж гарах вэ гэдгийг харна. За хэрвээ тийм байх юм бол штэ ерөн жоохон таагүй үеийн үр энэ төр бас ирэх гээд байгаа юм бол тэрийг яг яаж давах уу гэдгийг харах болно. Яаж эргэж төлөх үү гэдгийг харна. Тэгээд сайн үеийн үр ирж байгаа бол юу байна? Тэрийг харна. За тэгээд энэ бод гарагийн ухралтын үеэр бишээ. За энэ санчир гарагийн ухралтын үеэрээ юун дээр маш их анхаарах вэ? Яавал энэ санчир гарагийн ухралтыг маш гоё зөвөр өөртөө ашиглаж чадах вэ гэдгийг бид нар харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн YouTube-ийн онцлог руу орё. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ box буюу хайрцаг гэдэг картыг сонгосон байх учиртай. Эхлээд энергийн шалгалт хийж байгаа. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань өнгөрсөн 5 сарын хугацаанд яг юу давж туулсан бэ? Ямар байдалтай байсан бэ гэдгийг харж байгаа. Нөгөө энергийн шалгалт хийж байгаа. За ингэж асуухад маш хүчрхэг картууд гарч ирсэн. Одоо ерөөсөө л шидтэн, од, хүч чадал энэ төр гэдэл гайхалтай хүзүрнүүд гарч ирж байна. Маш өндөрлөө гарснаа ингээд шууд доошоо навсансан. Тим энерги 2 дугаар бүлгийнхнаас маань ажиглагдаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэ яг ингээд амьдралын бүх хүчин зүйлсээр биш нэг тодорхой хүчин зүйлсийг хүзэр бол гаргаж ирээд байна. Ялангуяа жоохон хайр дурлалын харилцаан дээр юм уу да гэж бол харагдаж байх юм. За ямар ч байсан гэсэн 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань өнгөрсөн 5 сарын хугацаанд нэг зүйл дээр ингээд бүр ерөөсөө нэг ч өдөр амс хийгээгүй хичээсэн. Яг нэг all in хийдэг дээ. Одоо ингээд покер дээр тест бүгдийг нь тавилаа гэд ингээд бүх юмаа дэнчин тавиад ордог да. Яг нэг тэгж нэг юм руу орсон байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнийхээ ирээдүйн потенциалт ч өнгөрсөн 5 сарын хугацаанд ууг нь 2 дугаар бүлгийнхэн маань маш ихтгэлтэй байсан. Үнэхээр та бүтээлч байсан, үйлдэлтэй байсан, ямар ч айдасгүй, амралтгүй те нэг зүйлд өөрийгөө ингээд дайчилсан байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэ яг ингээд нөгөө нэг энэ хүчрхэг картуудыг харахад болохоор бас дэндүү 2 дугаар бүлгийнхэн маань өөртөө ихтгэлтэй байсан гэж харагдаж байна. Өөртөө бас ингээд дэндүү бардсан энергич бас зарим талаас нь харахад бол ингээд ажиглагдаад байна. Тэгэл ер нь бол болчондоо гэл нэг юм дээр ирээдүг амар гоё төсөөлөл төлөвлөл явж исэн чинь тэр зүйл чинь таны зүрх сэтгэлийг яг ингээд шархлуулсан гэж гарч ирлээ. Тэгээ энэ нь болохоор гадны нөлөөтэй байж иж болно. Одоо хайр дурлалын харилцаа байлаа гэхэд 3 дахь читгээд энэ төр гарч ирсэн байж иж болно. Хол зайны харилцаа энэ төрд орсон байж иж болно. Альсвал цаг хугацаа нөхцөл байдал нь болохгүй болсноос болоод яг айгүй итгэж ирээдүй харж исэн зүйл чинь бол яг таны зүрх сэтгэлийг ингээд шархлуулад хөмрөөд унсан тийм зүйл бол ингээд нилээн бодтой тохиосон гэж хүзүрдээ бол яалтчгүй харагдаад байна. Тэгээд энэ зүйл бас тийм амархан байгаагүй.
асуудлууд бол байсан. Гэхдээ үнэхээр яг ингээд 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань за энэ л зүйлийг болгоно, энэ л асуудлыг би даваад гарна гэд бүр ингээд үнэхээр маш зоригтойгоор айгүй юм сорилтууд ихтэй тий асуудал ихтэй юм руу яг ингэж явж орсон байгаа харагдаж байгаа байхгүй. Энэ болгоны цаана 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань маш том найдвар байсан. Айгүй өөртөө итгэлтэй би зөв зүйлийг хийж байгаа гэж бодсон. Гэтэл яг ингээд ирээдүйд ерөөсөө ингээд таны төсөөлөөгүй гинтийн байдлаар ингээд нэг юм муугаар өөрчлөгдсөн. Яг бодож исэн ирээдүйд за яг л нэг юм байх болно. Би энэ зүйл дээр хичээгээд өөрийгөө дайчлаа. Цаана намайг ийм зүйлс хүлээж байгаа гэд бүр 100% өөртөө итгэлтэй бодож исэн чинь тэр зүйлээс чи ингээд 360 градус бүр эргэцэн тийм үр дүн гарч ирсэн байгаад харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор танд бүр ингээд цаанаасаа бараг хувь заяа битгий гэж байгаа юм байна. Одоо болоогүй гэж байгаа юм байна. Димий гэж байгаа юм байна гэж бүр мэдрүүлэхээр тийм зүйл болсон байгаад харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд 2 дугаар бүлгийнхэн маань болвол маш өөртөө итгэлтэйгээр нэг зүйлийг маш амжилттай болно гэд яг өөрсөддөө 100% итгээд маш хүчтэйгээр нэг зүйл дээр өөрийгөө дайчилсан байна. Энэ бол ажил төрөл байж иж болно. Гэхдээ ерөн жоохон хайр дурлалын харилцаа гэж харагдаад байгаа байхгүй юу? Нэг зүйлийг бүр үнэхээр хүсээд, нэг юмд бүр үнэхээр тэмүүлээд, үнэн гэж итгээд, зөв гэж итгээд ингээд өөрийгөө дайчилж исэн чинь тэр зүйл дээр гинтл ингээд ирээдүй харах боломжгүй тийм нөхцөл байдал ер нь өнгөрсөн 5-6 сарын дотор бол таны амьдралд болсон байна гэж хүзүүр дээр гарч ирж байна. За энэчнээс ордуудыг харах юм бол Арслан хонь нум. За эхний орд бол бүр маш хүчтэй байна. Нэмээд үхэр хумхын орд бол бас хүчтэй гарч ирж байна. Хилэнцгийн орд хүчтэй гарч ирж байна. За ингээд энергийн шалгалтанд таарж явах юм бол бүгдээ уншлагаа цаашаа үргэлжлүүлье. За 2 дугаар бүлгийнхаа уншлагын үргэлжлэл рүү оръё. За энэ хар өнгийн хэсэгт нь болохоор эхлээд ер нь одоо ингээд танд яг энэ санчир гаригийн ухралтаар ямар шудраг ёс ирэх гээд байна вэ? Хин танд одоо үлийн үрээ яаж төлөх гээд байна вэ гэдгийг харж байгаа. За энд нь болохоор ер нь за энэ нөхцөл байдалд те нэг хүчин зүйл, нэг хүн ч юм уу те хүмүүс ч юм уу танд ингээд яг үлийн үрээ төлөөд танд шудраг ёс ирэх болно. Тэрийг та яг яаж хүлээж авах ёстой юм бэ? Та юу хийх ёстой юм бэ гэдгийг бас давхар харж байгаа. За эхлээд ер нь юу ч гэсэндээ хин яг ямар кармаг танд одоо ингээд төлөх гээд байна вэ? Ямар үйл явдал болох вэ гэдгийг харъя. Тэгэж асуухад ерөөс тийм муухай энергиуд бас биш байгаад харагдаж байна. Ер нь 2 дугаар бүлгийг харахад яг ингээд нэг тодорхой хүн таныг гомдоосон ч юу байх вэ ингээд зүгээр л таны итгэлийг амар алдсан нэг тийм нөхцөл байдал өнгөрсөн 5 сард болсон байгаа байхгүй. За тэр нөхцөл байдал яг эргэж ирж байна. Гэхдээ илүү сайжирсан, илүү өөрчлөгдсөн байдлаар гэж бол бууж ирлээ. Тэгээ хугацааг нь харахаар ерөөсөө удахгүй. Энэ бол нэг 2-7 хоног. 2-7 хоногоос нэг сарын дотор, за уртдаа 3 сарын дотор гэж хүзүүр дээр бол бууж ирж байна. Ер нь бол нэг юм хин нэгэнтэй эргэж буцаж нэгдэх гээд харагдаж байгаа байхгүй. Өнгөрсөнд яг нэг болоогүй зүйл ирэх 2-7 хоногоос 3 сарын дотор яг болё, бүтья, хоёлаа эргээд эвлэрья, ингээд айгу гоё байя одоо би яг ингээд өнгөрсөнд хийж чадаагүй бүх зүйлээ чамд одоо хийж өгнө гэд нэг юм амлалт өгөөд нэг хүн ирээд байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Ордуудыг нь харах юм бол ер нь маш хүчтэй ийм Арслан хонь нумын орд. За тэгээ сарны орд нь хонь бол маш хүчтэй харагдаж байна. Сарны орд нь жинлүүр бас маш хүчтэй байна. Хилэнц мэлхий загас байх боломжтой. Таны өөрийн чинь орд үхэр охин матар байх боломжтой. Ордууд бол яг солигдож болно. За тэгээд жинлүүрийн орд, яг үндсэн жинлүүрийн орд бас хүчтэй харагдаж байна. Товер бол ер нь Марс гариг яг хилэнц хоныг бэлэгддэг энэ хоёр орд бас гарч ирж байна. Тэгээд ингээд нэг яг за одоо яг хичээе, одоо би бүх зүйлийг өөрчлөнө, би чаднаа гэд өнгөрсөнд таны урмыг яг энэ хугалсан хүн энэ нөхцөл байдал эргэж ирж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд эрэхтэй болохоор айгүй шудраг байдлаар эргэж ирж байна. Ер нь нэг та нэг айж имээгээл болгоомжлоод байх юм байхгүй. Нөгөө талаас бас айгүй юм өөртөө итгэлтэй, өөрийгөө дайчилсан байдалтайгаар тань дээр бол буцаж ирж байна л да. Тэгээд яг
одоо сонголтыг гаргах хүн нь 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө л болно гэж хүзэр гаргаж ирж байна. Яг энэ хүнийг уучлах уу, уучлахгүй юу, боломж олох уугүй юу гэд одоо яг шүүгч нь энэ нөхцөл байдал дээр та байх болно. За нөгөө хүн бол яг ингээл уучлалт гуйгаал те. Үнэхээр яг ингээд ирж байгаа харагдаж байна. За яг гаднаасаа ингээл амар өөртөө итгэлтэй те хитрхи амархан буцаж ирээд байгаа юм шиг танд санагдаж магадгүй. Айгу дураараа те өнгөрсөнд ингээд таны итгэл, урам зориг харж исэн ирээдүй бүх зүйлийг яг ингээд болохгүй нэ бүтэхгүй нэ өстө намайг уучлаарай гэх хамаг юм нурааж хайснаа юу ч болоогүй юм шиг буцаад ингээд гэлтрээд ирж байгаа юм шиг танд санагдаж магадгүй. Гэхдээ цаана нь юу болоод байна вэ гэд тэгэхээр энэ хүн бас хэцүү зүйлсийг мэдэрхээ бас мэдэрсэн байгаа харагдаж байгаа байхгүй. Tower буюу war гэдэг нэрийдэлтэй хүзэр гарч ирж ин гэхээр яг ингээд энэ хүн чинь бол яг ингээд ойлгоно. Бүр яг ингээд нэг тийм аянганд цохиулж байгаа юм шиг тийм мэдрэмжээр өөрт чинь ер нь бол яг хайртай, сэтгэлтэй, тантай л хамт баймаар байгаад байгаа юм байна гэдгийг ойлгоод ирж ин өнгөрсөнд таныг яг яагаад сонгоогүй юм бэ? Ямар асуудлууд энэ хүнд байсан юм бэ? Ямар проблем байгаад исэн те тэр болгоныгоо ингээд нураагаад тэр болгоныгоо ингээд давж гараад үнэхээр таньгүй бол байж чадахгүй юм байна. Одоо л өстой яг танд зүрх сэтгэлээ өгье хичээ хамт бай гэд нэг хүн бол ирж байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн болохоор бас одоо ингээд харамсаал ингээд те гутраад бас суугаад идэх хүн биш байгаа байхгүй юу? Тэгээ харамсаад гутраад ингээд чимээгүй байх нь ч бас энэ хүний карма биш. Угаасаа ингээд энэ хэсэгт ч одоо дараа нь ярина нөхцөл байдлыг харангуут угаасаа эргэж ирж таны яг тэр харж исэн ирээдүг, таны өөрт нь итгэж исэн итгэлийг буцааж сэргээж өгөх. Эргээгээд энэ хүн тань дээр хичээх. Өнгөрсөнд та яг яаж айгүй хичээл зүтгэл гаргаж те маш олон саад сорилтуудыг давж явсан бэ энэ нөхцөл байдал энэ хүний төлөө. Тэрийг яг энэ хүн эргээгээд танд хийж өгөх ёстой тийм карма, тийм үеийн үр байгаад байгаа гэж харагдаж байна. Тэгэл өөрөө чи юу яг ингээд нэг юм урт хугацааны харилцаанд байх хүнийг гэж бүр яг харж байгаа байхгүй юу? Үнэхээр ингээд миний урт хугацаанд хамт байх хүн юм байна. Үнэхээр ингээд надад итгэдэг байсан, надад тайван амгалан нөхцөл байдлыг зөвхөн ингээ мэдрүүлдэг байсан тийм маш үзэсгэлэнтэй, маш ухаалаг ийм хүн юм байна гэдгийг ч юм ойлгомогцоо за би энэ нөхцөл байдлыг өөрчилж чадна, би хичээнэ гэд яг ингээд та үгүй гэсэн ч та хүлээж авахгүй гэсэн ч гэсэндээ таны төлөө тантай хамт байхын тулд одоо яг ямар эрсдлүүд, ямар саад тутгарууд энэ хүнд учрахын тэр болгоныг даваад гарахад бэлэн, өөрийгөө дайчлахад бэлэн. Та энэ хүнийг бүр яасан ч хүлээж авахгүй гэжсэн ч гэсэндээ тантай хэрэлдэж муудалцаад тантай бүр ингээд дайтаад зөрчилдөөд ч хамаагүй таныг эргээд яг ялан дийлгээд өөрийн болох гээд өнгөрснөөс бол нэг хүн ирж байгаа харагдаж байна. Энэ нь угаасаа энэ хүний төлөх ёстой карма гэж бууж ирж байна. Тэгээ таныг маш гоё нуруутай гэж боддог, маш гоё өстэй гэж боддог, араасаа их гоё харагддаг гэж боддгийм байна. Тэгээ энэ хүн бол ер нь жоохон урт үстэй байх боломжтой. Нөх их юм махлаг хүн бас биш. Ер нь бол нэлээд шүрмэслэг, учиргүй юм бакинтер биш ч гэсэн тийм шүрмэслэг, хурдан хөдөлгөөнтэй ийм хүн бол байгаад байгаа харагдлаа. Ер нь бол гинтийн шийдвэрүүд бас амьдралдаа их гаргадаг ийм төрлийн хүн байна. Тэгээ яалтчгүй танд маш их хайртай сэтгэлтэй гээд таны төлөө одоо юу ч хийхэд бэлэн байдалтайгаар ингээд ирээдүй хараад те тань дээр бол ирж байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүний карма нь бол угаасаа ингээд танаас бас яг явж чадахгүй гэх юм уу? Бас яг салхи хаашаа гин тийшээ гिचг гэдэг айгүй юм гинтийн шийдвэрүүд энэ төр гаргадаг. Бас ингээд айгүй өөртөө ихтгэлтэй. Ер нь жоохон эгон ч юм уу тий өөртөө итгэх итгэл нь буруугаар ирэх юм бол өөртөө хитрхи бартчих гад идэг өөрийгөө бас аягүй их юмд бодчих гад идэг хүн байгаа байхгүй юу. Тэгээ ийм зан чанараараа ер нь бол ингээд хүмүүсийг орхиод урагшлах гад идэг талтай өнөөдөр өөрөө ингээд амьдраад тий өөрийнхөө ирээдүйг юмн дээр төлөвлөд явчих гад идэг зантай. Гэтэл энэ хүний карма нь бол угаасаа л одоо таныг гомдоосны, таны хичээл зүтгэлийг үнгүүдүүлсний энэ хүний карма үлийн өрн болвол таныг хизээч бодлоосоо авч хайж чадахгүй. Таныг дандаа ингээд цаашдаа учирсан хүмүүстэйгээ тэр хүмүүсийн одоо энэ хүндтэй гаргаж байгаа хандлага, өгж байгаа амлалт, хичээл зүтгэл гаргаж байгаа байдалтай
ингээ харьцуулаад танаас move on хийж урагшилж чадахгүй байгаадаа харагдаж байгаа байхгүй. Тийм ч учраас энэ хүн таныг сонгох гээд өнгөрсөнд яг тэр нэг буруу харцаа амьдралын хүрд байгаа штэ. Өнгөрсөнд тэр нэг буруугаар эргэцсэн нөхцөл байдлыг сайжруулах гээд сайнаар эргүүлэх гээд энэ хүн болвол үнэхээр хичээл зүтгэл гаргаад зүрх сэтгэлээ өгөөд ирнэ гэж болвол бууж ирж гин. Маш өөртөө ихтгэлтэй байдлаар ингээд ирээд үйлдэлийн төр хийгээд байгаа ч гэсэндээ энийхэн цаана болвол үнэхээр маш хүнд зүйлсийг бол бас ойлгоод ухаарсан байгаад юм шүү. Таньгүйгээр байж чадахгүй гэдгээ бас нэлээ мэдэрсэн байгаад байгаа бас харагдаж байна. Тэг ер нь л ингээд таньгүй болвол ингээд айгүй шаналаад зовоод стресстэй ингээл таньгүй бол угаасаа байж чадахгүй юм болоод ирж байгаа юм байна л да. Тэг өнгөрсөнд энэ хүн болвол яг яагаад таныг тэгж их хичээлгээд байдаг байсан? Яагаад таныг тэгж зовоосон? Тэ энэ хүнд бас ингээд нэг тийм муу зуршлууд, орхиж чаддгүй амьдралын хэв маяг, дадал зуршил, үзэл бодол энэ төр дандаа тийм сөрөг юмнууд байсан байгаа байхгүй. Тэрийг ингээд үнэхээр орхиод өнгөрснийг ингээд та хоёрын дунд байсан өнгөрснийг яг ингээд дахиж хизээж давтахгүйгээр маш гоё шин зүйлийг тантай эхлүүлэх гээд үнэхээр харамсаж эргэж ирнэ гэж бол бууж ирж байна. Тантай хамт байх үедээ хичээж чадаагүй дээ, таныг ойлгоогүй дээ, таны төлөө зүтгээгүй дээ. Энэ хүн бол үнэхээр харамсаад тэгээ одоо би өстой хичээж чадъя, бодлогыг бүтээе гэд бол ирж байгаа хүзүр дээр бол харагдлаа. Тэгээ энэ бол ерөөсөө удахгүй гэж хүзүр дээр гарч ирж байна. 2-7 хоногийн дотроос ахуулаад нэг сар хагасын дотор маш их зүйл болно. За бүр урттаа гэхэд 3 сарын дотор гэхэд болвол яг л ингээд энэ саяны хэлж яригдж байгаа бүх зүйлс ингээд болоод та харин эцсийн эцэст яг энэ хүнийг хүлээж авах уугүй юу гэдэг тэр шийдвэрийг, тэр шүүлтийг та хийнэ гэж хүзүр дээр бол гарч ирлээ. За энэ нөхцөл байдлыг тэгвэл та одоо яг яах ёстой юм бэ? Одоо энэ хүн хурж ирлээ, нэг тэрэг гэхэд та яг яаж хүлээж авах нь зөв юм бэ гэж асуухад ус хоёрын саваа дээшээ харж гарч ирж байгаа хгүй. Энд бас таны ч юу нь бол бас туулах ёстой, ойлгох ёстой зүйлс байгаад байгаа харагдаж байна. Энд бас айгүй эрэг юм угаасаа буугаад байгаа харагдаж байгаа хгүй. Хэрэггүй зүйл байсан бол за яста хаяа болио гэх хүзүр бол айгүй тодорхой гаргаж ирдэг. Тэгэж асуухад болохоор энд хоёрын сав гараад ирсэн. Энд бас хоёрын саваа гараад ирсэн. Хоёрын саваа гэж бодож байна тийм. Яг энэ хүн шин замыг хайгаад тантай шин эхлэлийг эхлүүлэх гээд ирэх үед та бас яг энэ хүнийг хөтлөөд хамтдаа урагшлахад буруудах зүйл байхгүй л гэж хүзүр бол угаасаа гаргаж ирээд байна. Яг хоо энд цамхаг байна, энд ч бас цамхаг байна гэд тэгэнгүүт энэ хүн маш хүнд зүйлсийг мэдрээд байгаа штэ. Дотроо ингээд өстой дайн тулалдаан болж байгаа юм шиг мэдрэмжүүдийг мэдэрж юм. Энэ хүний мэдэрж байгаа зүйлс танд ч бас мэдрэгдэнэ. Энэ хүн бол өөрөө танд бүр хэлэгч магадaltaй. Revelation гэхээр ямар нэгэн зүйл ил болох гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр таныг яг юу гэж бодож мэдэрж байгаа? Энэ хүн яг яамар байгаа? Тэр бол өнөөгөө хилээд ирэх байх. Тэгээ уучлан гэдэг таны хувьд бол бас маш хэцүү зүйл угаасаа байх гад байна. Гэхдээ Tower цамхаг гэдэг хүзэр бол яг нэг юм шин эхлэл, шин адал явдал эхлэхийн өмнөх бүх зүйл сайхан болохын өмнөх эцсийн давах хэвээр даваа гэж бол ер нь хэлэгддэг. Энэ давааг л давчих юм бол ер нь шинэ эхлэл та хоёрын дунд ирнэ. Тэгээ энэ замыг бол сонгох нь танд хэцүү байх боловч буруу зүйл ерөөсөө биш ээ. Бараг зөв зүйл гэж хүзэр бол угаасаа айгу тодорхой гаргаж ирж байна. Тэгээ яг хаа Three of Cups доошоо харж гарч ирж байгаа гэхээр энд болохоор Three of Cups 3-ын аяг дээшээ харж гарч ирээд байгаа байхгүй юу? Ингээ хоёулаа яг болёо, бүтья, ярилцъя. Шууд ингээл надтай айхтар ирээдүй хараал те. Яг өнгөрсөнд байсан шигээ итэг гэж байгаа биш ч гэсэндээ надад ингээд нэг боломж олгоод намайг хараад надад найдаад үзэхгүй мүү гэд ирж байгаа байхгүй. Тэр үед нь болохоор та бас яг хүлээж авахгүй байх гэдэг харагдаж байна л да. Яад вэ гэхээр угаасаа өнгөрсөнд таны итгэлийг маш их хугалсан нэм нөхцөл байдал байгаад харагдаж байгаа байхгүй. Тийм болохоор та яагаад ч юм өөрийгөө энэ хүнтэй ч энэ хүнгүүч болно гэж бодоод байна. Аль эсвэл маш их зүйл ингээд шаардаад нөгөө хүн чи яаж ч хичээсэн таны сэтгэл дэмтэр хүрэхгүй байх гад байгаад байгаа юмнууд бол харагдаж байна. Нөгөө хүний хүлээн зөвшөөрөхгүй, өөрчлөлтийг нь олж харахгүй, тэгээ би чамтай ярилцмааргүй байна, хамт баймааргүй байна.
энэ төр гээд байгаа энерги болвол хоёрдугаар бүлгийнхнаас маань ажиглагдаж байна. Энэ чинь болохоор нөгөө хүний бас ингээл уран бурмыг бол хуглаад л байх юм байна л да. Тэгээ хүзэр одоо яа гэж хэлээд байна вэ гэхээр энэ хэсгийг бол нэг хийгээд хэрэггүй л гэж ах шиг байна. Дүрийн саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр танд хэцүү байсан ч гэсэндээ та бас мэдрэх ёстой зүйлсээ мэдрээд даваад энэ хүнтэй шинэ эхлэлийг эхлүүлэх юм бол ер нь өнгөрсөнд та хоёрын харилцаа айгүй гоё аз жаргалтай, тэнцвэртэй, маш гоё юм урт хугацааны ирээдүйдээ байж чадаагүй болвол ирээдүйд харин байж чадна. Ер нь энэ харилцаанд бараг цаашид гэрлэх суух ч юм уу те юм маш урт хугацааны потенциал бол байгаа гэж хүзэр хэлээд байгаа. Тийм болохоор энэ хүнийг нэг уучлаад те дахиад нэг боломж олгоод үзвэл ямар вэ гэж бол гаргаж ирээд байна. Гэхдээ яг танд бол амархан бол байхгүй. Temperance доошоо харж гарч ирж ин гэхээр за ер нь л нэг энэ 11 12 дугаар сарын хүртэл та бас яг энэ хүнтэй ингээд тайван байж чадахгүй, энэ хүнд бүрэн дүүрэн итгэж чадахгүй, заримдаа юмс айгу гоё байгаа юм шиг санагдаад, заримдаа юмс юуж болохгүй байгаа юм шиг санагдаад, энэ хүнтэй хамт байгаа нь таныг ингээд кейжлээд торонд хийгээд байгаа юм шиг санагдах ч гэсэндээ энэ тэнцвэргүй, энэ баригдмал байдал, энэ докторгүй сэтгэл зүйч удаан үргэлжлэхгүй. Яагаад вэ гэхээр энэ харилцаа өөрөө урт хугацаанд айгуу гоё тэнцвэртэй аз жаргалтай тэгээ өөрт чинь бас хэрэгтэй харилцаа бол байх болно. За тэгээд та бас энэ хүнийг сонгохгүй одоо ингээ хөөгөө явуулчлаа гэж бодъё. Таны шүүлт, таны шийдвэр бол no, би чамайг уучлахгүй, би чамтай хамт байхгүй, би дахиж чам дээр хичээж чадахгүй, чиний хичээл зүтгэлийг ч авахгүй гэд явуулах юм бол яг энэ нэг санчир гаригийн ухралт дуусах үед гэх юм уу да. Одоогоос ер нь 6-7 сарын дараа гэхэд та өөрөө энэ хүнийг ингээд өөрийнхөө амьдралаас явуулчлаа. Энэ хүнтэй хамт байхгүй байх замыг сонгочлоо гэхэд та энэ хүнийг бас мартаж чадахгүй гэж бууж ирж байна. Өөрөө бол энэ хүндээ бас хайртай сэтгэлтэй байгаад байна. Нөгөө хүн чинь танд бас хайртай сэтгэлтэй байх гэдэг харагдаж байна. Тэг ингээ хоёр хүний нэгэндээ хайртай сэтгэлтэй хэрнээ ярилцаж ойлголцоод хамт байгаад өнгөрсөнд байгаа асуудлуудаа ингээд даваад гарч чадахгүй хоёр талд ингээд бууж өгөөд зовж шаналах яг ямар хэрэг байна л гэж хүзэр ер нь бол гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ magician доошоо харж гарч ирж байгаа гэхээр ер нь л өнгөрсөнд та энэ харилцаан дээр маш их potential, маш их ирээдүй хардаг. Та энэ хүнд итгэдэг, өөртөө ч итгэдэг. Ийм байсан бол энэ харилцаанд яалтчгүй одоо ингээд итгэхгүй л байгаад байна л да. Яагаад вэ гэхээр энэ хүн бол таныг маш их гомдоосон, урмыг чинь бүр маш хүчтэй хугалсан. Ус ингээд та яг өнгөрсөнд энэ хүнд ингээд орхихоос бүх юмыг дуусгахаас өөр аргагүй нөхцөл байдалд таныг оруулсан. Тэр нөхцөл байдлаас хоошоо та бас хувь хүнийхээ хувьд бас маш их өөрчлөгдсөн байна. Гэхдээ хүзэр болохоор харуулахдаа энэ хүн бол одоо дахиж таныг ямар нэг юмтай ингээд жагл хийхгүй, таныг дахиж хоёрт тавихгүй, таныг эргэлзүүлэхгүй ингээд маш тодорхой байдлаар ирж байгаа учраас заавал ингэж хоёулаа шархалж үлдэх шаардлагагүй. Та энэ хүнийг уучлах юм бол энэ харилцаан дээр дахиад нэг юм гоё шинэ адал явдал, шинэ эхлэл шууд ингээл маш урт хугацааны ирээдүйтэй юм ингээл дахиад үүсчихгүй ч гэсэндээ богино дунд хугацааны ирээдүй ингээл дахиад гоё сэргээл тэгэл эн чин цаашаа улам бат бөх болоод 3 саваас нь 4 саваа амтэр болоод улам ингээл тэнцвэрээ болоод явахаар харагдаж байна. Тийм болохоор ер нь өнгөрсөнд ч үнэхээр нэг ийм хүн байгаад байгаа бол энэ хүн бол үйлдэлхийх нь маш тодорхой харагдаж байна. Тэр үед нь яг та яавал зөв юм бэ гэх юм бол хүзэр бол хэлэхдээ ингээ уучлаад өнгөрснийг агартаа үлдээгээд энэ хүнд боломж олгох нь та бас өөрөө өөрийгөө эдгэх, өөрөө өөртөө боломж олгох гой зам, гой шинэ эхлэл болно шүү гэж яалтчгүй гаргаж ирж байна. За одоо уншлагынхаа дараагийн хэсэг рүү оръё. ийм хүн карма энтриг хэлэх гээд байна. За одоо 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хувьд эх 5 сарын хугацаанд самчиг гаригийн буцал яаж нөлөөлөх вэ? Ерөнхий яаж нөлөөлөх вэ? Юун дээр
илүү санчир гарагийн ухралт 2-р бүлгийнхэнд мэдрэгдэх вэ? Ямар сонирхолтой юм бэ? Ер нь бол 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш их хумх материал орттой байх боломжтой. Яагаад вэ гэхээр санчир болвол яг уламжлалтаараа бол хумхын ордны эрхшигч гариг. Тэгээд материал ордны бас яг эрхшигч гариг гэж явдаг. Тэгээд ийм санчир гаригийн буцалтууд ер нь хумх материал ордныханд маш ээлтэй байдаг байхгүй юу? Тэгээ уг нь бол санчир гаригийн буцалт янз бүрийн хэцүү зүйлсээр боох ёстой юм. Тэгэж асуухад болохоор бас нэг их юм байхгүй. Ер нь бол ямар хөө байх вэ гэд тэгэхээр яг энэ санчир гаригийн буцалтын үеэр, ухралтын үеэр 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань нэлээд ингээд жоохон удаан хугацаанд алдсан байсан. Бараг өнгөрсөн 7 сарын хугацаанд нэг тийм жоохон өөртөө итгэх итгэлээ алдаад исэн гэх юм уу. Гэтэ өөртөө итгэх итгэл гэхээсээ илүүтэй 2-р бүлгийнхнийг харахад болохоор бас өөрсдөө ийм загас хилэнц мэлхий арслан хонь нум гэдэг ийм гал болон усмах бод айгүй ихтэй хүмүүс байгаа байхгүй. Арслан бас орж ирж гин, жинлүүр байна, үхэр хумх охин байна. Сарны ордон бас хумхын орд гарч ирж байна. Ер нь бол ингээд нэг тийм айгүй хурдтай хүмүүс. Ерөөсөө нэг юм бодлоо тэрийг хийлээ, нэг юм бодлоо тэрийг ажил хэрэг болголоо гэдэг юм маш завгүй үр бүтээлтэй дайчин амьдрдаг хүмүүс. Угаасаа характер нь тийм. Ямар нэгэн зүйлийг хийж гүйцэлдүүлэхгүй бол, ямар нэгэн зүйлийг амжуулахгүй бол ингээд ерөөсөө байж сууж чаддаггүй, алдсан цаг хугацааны хараас өстэй амар харамсдаг. Ийм байнгын хөдөлгөөнд байж идэг, дандаа л том ажлууд амжуулж идэг, дандаа л ийшээ тийшээ аялж идэг. Ингээд нэг тийм хийж бүтээсэн зүйлээрээ өөрсдийгөө яг ингээд дүгнж амьдардаг хүмүүс байгаад байна. Гэтэл нэг өнгөрсөн 7 сарын хугацаанд гэх юм бол ерөөсөө ингээд нэг юм урагшилж чадахгүй нэг юм цогсонг байдалтай болцсон. Ер нь хатуу хэлэхэд жоохон залхуу болцсон гэх юм уу. Тэгээ энэнд болохоор бас залхуу болцсон гэж хэлж болохгүй. Ер нь ингээд байнга бас ингээд урагшлал, байнга л нэг юмны төлөө өөрийгөө дайчлал, бил байнга ажил, байнга мөнгө, байнга алдар нэр хүнд, за тэрийг энийг амжуулах хэрэгтэй гэд ингээд яваад ахаар хүн айгүй ядардаг штэ. Тэгээ ядраад ингээд нэг тийм жоохон хичээх болцсон байсан байдал бол 2-р бүлгийнхэнд маань харагдчихэв. Тэгээ энэ байдлаасаа ирэх 5 сарын хугацаанд ер нь гарна гэж бодож ирж байна. Гэтэ нэг удаанч гарахгүй. Ер нь энэ 8-р сард яг энэ мэдрэмжүүдээс энэ гацалтуудаас айгүй зөвөр гарч эхэлнэ. Жохон ингээ муу зуршил энэ төр тавтаад исэн бол тий ажил төрлийг айгүй хоошлуулдаг, ажил төрлөө жохон таслах гэдэг, хуваараа юм хийдэг болвол өөрийнхөө хувийн бизнесээс ер нь жохон хөндөрөөд тий өөр итгэж найдах албан тушаалтан байх юм бол тэр хүмүүст ажиллаа ингэж даатгаж матгаа яваад исэн болвол энэ ирэх 6-7 хоногийн хугацаанд бол яг энэ муу зуршлуудаас салж байгаа харагдчихэв. Тэгээд буцаад ингээд нэг айгүй гоё хий, бүтээ гэсэн нэг юм амбицтай байдал чинь нэмэгдэж байна л та. Тэгээ энэ маш гоё ингээд цаанаасаа нэмэгдэж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Цаанаасаа за тэрийг бүтээчээ, за тэрийг хийчээ, за энийг өстой яг ингээд амжуулчээ гэдэг ийм энергитэй болж байгаа харагдаж байна. Санчир гаригийн ухралт бол ерөөсөө 2-р бүлгийнхний маань хувьд ийм glow up era байх гэдэг харагдаж байна. Гадаад үзмж чинь ч маш гоё болно. Одоо жишээ авах юм бол ингээ айгүй фитнесээр хичээллэл бие мах бодиттой айгүй анхаардаг байснаа. Өнгөрсөн нэг 5-7 сарын хугацаанд тэр мөрийг хайцсан байсан бол буцаад ингээд бие мие хөгжүүлээд буцаад ингээд тий нормонд ороод улам илүү үзэсгэлэнтэй, улам илүү одоо ийм халуухан болж байгаа энерги бол 2-р бүлгийнхэнд маань харагдаж байна. Тэгээд нэг юу гэмээр юм бтэ. Тэгээд одоо ингээд санчир гаригийн ухралт яг бүр жинхнээсээ дуусах үед гэх юм уу? Одоо яг энэ 12-р сард гэхэд нэг тийм
удаан байсан гацаанаасаа 2 дугаар бүлгийнхэн маань бас гарах болно. За энэ нь яг ямар гацаа байгаад байгаа харагдаж байна вэ гэд тэгэхээр би нэг жоохон тодруулах юм. Ингээд хүзрнөөс харах юм бол одоо юу мэ юм бэ? Аз жаргалтай байхаас айгаад идэг гэж бууж ирж байгаа байхгүй юу? Яг санчир гаригийн ухралт дуусах үед биш үү те. Нэг юм айдсаа 2 дугаар бүлгийнхаа айгуу давж байгаа харагдаж байна. Одоо ингээд нэг юмс буруугаар ирэхгүй, тэр зүйл болохгүй байх вэ? Хайртай өмнө намайг хуурж авах вэ? За энэ ажил маань урт хугацаанд амжилттай байхгүй байх вэ? Ашиг орлогоо алдаад эхлэх вэ? Би буруу юмаа хийж авах вэ? Би одоо байгаагаас илүү дордчих вэ? Ингээ ажил төрөл ингээл айгуу тийм амжилтанд хүрэх тусам, мундаг байх тусам ингээ айдаг төрлийн хүмүүс аахгүй надаас илүү хүн гараад ирэх үедээ аль эсвэл миний одоо хүрч чадах дээд цэг нь энэ байгаа л энэс цаашаа ингээд би айгуу тийм креатив бүтээлч байж чадахгүй ингээд доош унаад авах үедээ энэ төргээ айгаад идэг. Гэтэл яг тийм юм ерөөсөө болохооргүй байгаа харагдаж байгаа байхгүй. Нарны хүзүүл болвол та яг тайван аз жаргалтай өөртөө итгэлтэй байж болно. Юмсыг өөдрөгөр харах хэрэгтэй. Гэтэл бас яг нэг тэгж чаддгүй. Ингээд хитрхи их юм сонор сэрэмжтэй, дэндүү болгоомжтой. Хүн ингээд дэндүү юмнаас ингээд тэ сэрэмжлээл болгоомжлоод байхаар айгүй юм барьцгүй нэгэн болж хувирдаг да. Өөрийгөө бас ингээд аз жаргалтай байхаас энэ бодлороо ингээд өөрийгөө хоошин татаад идэг байгаа байхгүй юу? Шинэ юм энэ төр бас яг эхлүүлж чаддгүй. За одоогийн миний хийж байгаа ажил ингээм амжилттай байх юм чинь дахиад нэг хувийн юм эхлүүлэе гэдэг ч юм уу те. За одоогийн миний хийж байгаа ажил үнэхээр гоё цаашдаа амжилттай байх юм чинь яа дийнийг яваад аялаад ирье. За би энэ хүндээ хайртай, энэ хүн надад ч гэсэндээ хайртай юм чинь би энэ хүндээ итгээд хичээгээд үзье энэ гэдэг ч юм ийм бодол ерөөсөй байдаггүй. Дандаа эсэргээр ингээд тарих толгойн ажиллаад идэг. За энэ хүн намайг нэг өдөр орхио явчих магадгүй би зүрх сэтгэлээ өрн барьж явах хэрэгтэй шүү. Сайн ч муу ч өрн бүх юм нь бэлэн байж явах хэрэгтэй. Өнтер гээл. За одоогийнхаа ажлын маань ирээдүйд цаашаа юу яах нь яг бат араандаа ингээ орж ийн үгүй юу те тодорхой болгоодгоо тэгж байгаа л дараагийнхаа ямиг бодъё гэгээд яг ингээд өөр юм ингээд зэрэг ихлүүлээд явж чадахгүй улам ингээд илүү хурдалж улам илүү их юм хийж бүтээж ер нь юуг хүснэ юуг бодно тэр болгон дээр асар хурдан урагшлах хүчтэй хүмүүс хэрнээ тэгж чадахгүй ингээ байгаад исэн энэ байдлаасаа болвол 12 дугаар сард гарна. Өөрийнхөө яг энэ 7-гийн элтийн ийм хитрхи хашир хит залтай зал ихтэнгүүд ингээд бас бодит биш зүйлсийг ургуулж бодож өөрөө тэрэндээ ороогдож эхэлдэг ийм зан чанар ер нь бас дэмий юм байна шүү. Би ингээд энэ хүртэл аягүй мундаг явж ирсэн байна. Цаашид ч гэсэндээ өөртөө өөрийнхөө ирээдүйд итгэе гэд нэг юм гоё өөдрөг болж байгаа нь таныг яг энэ санчир гаригийн ухралт дуусаад 12 дугаар сар эхлэх үед өөрийг чи ингээд маш гоё шинэ эхлэл рүү аваачих болно гэж хүзүрдээ болвол гарч ирж байна. За тэгээд мөнгө санхүүгийн нөхцөл байдал бол эх 5 сарын хугацаанд аюу сайжрах болно гэж хүзүрдээр гарч ирж байна л да. Одоо бас 2 дугаар бүлгийнхэн жоохон мөнгө санхүүгийн нөхцөл байдалтай санаа зовж иж магадгүй. За би ингээл юу н аюу хичээгээл ахад те ерөөсөө л ингээл мөнгө төгрөг орж ирэхгүй байгаад байна. Орж ирсэн ч гарч яваад байна. Би дэндүү их хичээгээд ахад ерөөсөө ингээд мөнгө санхүүгийн хувьд ч юм уу нэг юм илүү байж чадахгүй байгаад байна. Энтэр гэж бодоод тэгээд яг нэг юм financial асуудал мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд ороогдох тусмаа ингээд шин юм хийхээсээ ингээд жоохон хоошоо суугаад идэг улам хаширлаад идэг зам бас 2 дугаар бүлгийнхэнд маань байгаа байхгүй. Тэгээ энэ байдал бол бас энэ санчир гаригийн ухралтаар ер нь бол шийдэгднэ. Өнгөрсөнд айгүй их хангалттай хичээл зүтгэл бас гаргасан байна. Тэгээ эннийхээ бас яг үр шимийг хүртэн гэж гарч ирлээ. Нөгөө талаас гэх юм бол ер нь штэ тэгээ яг ингээд ирээдүйд итгээд гоё өөдрөг үзэл бодлоор мөнгө санхүүгийн асуудлуудаа хуримтлалуудаа тий эд хөрөнгөндөө тэгээ эдгээр ийм материалын эд зүйлстэй ингээд итгээд эдгээр зүйлсийн ирээдүг гоё өөдрөгөр хараад тэг хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй.
юм байна гэдгийг ер нь ингээл тууштай тэг хүн ингээл байнга хөдөлмөрлөөл шудраг байгаад алсын хараатай байгаад төвчээртэй энэ төр байгаад ах юм бол тэнцвэргүй байдал арилт юм байна. Хүн мөнгө санхүүгийнхаа хямралаас гардг юм байна гэдгийг бас энэ 5 сарын хугацаанд ойлгоно. Тэгэхээр энэ 5 сарын хугацаанд болвол 2 дугаар бүлгийнхэн маань бас яалтчгүй мөнгөний төлөө те өөрсдөө бас яг ингээд дайчлах, ажил төрөл дээр илүү анхаарлаа хандуулах, шин зүйлсийг бодож, сэтгэж, brainstorm хийх ийм үе бол угаасаа ирнэ. Тэгээд самчир гаргийн ухралт дуусах үед ингээд хичээгээл болчих байсан байна. Би ч угаасаа зөв юм хийж исэн байна. Зүгээр л ингээд те жоохон хичээхээс залхаад урам энтер хугараад өөрөө тэр сөрөг бодлуудтай ингээ автаа байгаад исэн юм байна штэ. Ингээл жоохон ажиллал гарчих байсан юм байна штэ энэ асуудлуудаасаа. Гэхээр бол харагдаж байна. За тэгээд хатны саваа, хааны саваа тэгээд зэрэг гарч ирж гин, хоёрын аяга дээшээ харж гарч ирж гин. Ер нь хайр дурлалын амьдрал бол их сайжирна гэж гарч ирж байна. За ямар ч байсан гэсэн энэ самчир гаргийн ухралтаар бол 2 дугаар бүлгийнхний маань амбиц өөртөө итгэх итгэл, хүсэл, тэмүүлэл бүх зүйл дээр бол эрс ингэж гоё нэмэгдэж байгаа харагдаж байна. Бусдыг айгуу гоё удирдах залж гин, маш их ирч хүчтэйгээр хүсэл тэмүүлэлтэйгээр бараг гэж Мандан Баатарч маш их олон зүйлийг бүтээж байгаа харагдаж байна. За тэгээ өөртөөгөө яг нэг юм адилхан soulmate гэх үү, twin flame гэх үү ямар ч байсан гэсэн та хамт байхыг хүсэж байгаа, энэ хүн чинь тантай хамт байхыг хүсэж байгаа, энэ хүнтэйгээ бол бас нийлээд маш юм гал халуун харилцааг бол бас үүсгэхээр харагдаж байна. За ингээд маш энергитэй уншлага боллоо. Баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол бид нэр тэнд юг харах вэ гэд тэгэхээр за яг энэ санчир гаргийн ухралтаар танд ирэх ёстой одоо юм сайн карма, сайн үеийн үр гэж байгаа. Тэр юу байх юм бэ гэдгийг харна. За нөгөө талаар та бас хэнийг гомдоод шудраг бус ингээд өнгөрсөнд бас амьдэрсэн болвол танд өөрт чинь төлөх ёстой үеийн үр карма буюу одоо юм жоохон муу үеийн үр байгаа. Тэр юу байна вэ? Тийм юм байна уу? Байвал одоо тэрэн дээр яг яаж ажиллах хэрэгтэй вэ гэдгийг харна. За тэгээд энэ санчир гаргийн ухралтыг яавал илүү үр бүтээлтэй, үр өгөөжтэй давах вэ? Яг яах ёстой вэ энэ үед гэдгийг харах болно. За ингээд баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа уншлагын энергийн шалгалтыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Thanatos гэдэг картыг сонгосон байх учиртай. За энергийн шалгалтыг би яг яаж хийж байгаа вэ гэхээр өнгөрсөн 5 сарын хугацаанд ер нь 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ямар хөө байдалтай байсан бэ? Юуг туулсан бэ гэдгээр шалгаж байгаа. Тэгэж асуухад болохоор өнгөрсөн 5 сарын хугацаа ер нь жоохон нэг их тийм адал явдал багтаа байсан гэж хүзүр дээр болвол гарч ирж байна. Нэг шин содон юм хүм сураат ч юм уу, мэдрээт ч юм уу тэгээд байсан юм бол байхгүй. Ихэнх хүмүүсийн маань хувьд гэх юм бол ер нь л жоохон нэг тийм сонин юм саарл мэдрэмж байгаа байхгүй юу? Яг нэг шин юм эхлүүлээ, шин харилцаа эхлүүлээ ч юм уу альсэл ер нь ингээл нэг амар амбицтай, адал явдалтай, сонирхолтой амьдрахыг бас нэг их хүсэхгүй. Тэгээ нэг юм тайван байдлыг сонгосон байгаа байхгүй юу? Гэтэ тэр тайван байдалтай яг үнэхээр 100% аз жаргалтай байсан уу гэвэл бас жоохон үгүй. 100-аас гэхдээ бас нэг тийм бага бишээ. Бараг нэг 60-аас 70% тай тайван байдалтай сэтгэл хангалуун байсан. Гэхдээ нэг 30-аас 40% тай ингээд дотроос хүний яг нэг уг зан ингээд цухалцаад идэг штэ тий. Сонирхолтой байх юмсан, адал явдалтай байх юмсан, шин зүйлс хийж бүтээх юмсан гэдэг ч юм уу нэг тийм хүсэл бол ер нь байсан байгаа харагдаж байна. Тэгээд энэ болохоор гэхдээ нэг тийм 5 сарын хугацаанаас өнгөрсөн 5 сарын хугацаанаас илүү жоохон өмнөх мэдрэмж байгаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл ялангуяа 2025 он гэдэг аваад үзэх юм бол 3 дугаар бүлгийнхэн маань нэлээд одоо өнгөрсөн жил буюу 2025 онд айгүй хичээсэн. Тэгээ 2026 оны одоо яг ингээд эхний хагас бол нэлээд нэг юм амралтын тайван байдалтай өнгөрсөн байгаад харагдаж байна л да. Яг 2026 оны он гарах үед ч юм уу өөрсдийнхөө нэг юм тайван байдалд аваачсан гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэрнээс өмнө бол яг ингээд нэг тийм нэлээд хүнд зүйлстэй нүүр тулсан
хүнд мэдрэмжүүдийг давах гэж хичээсэн. Том давааны ард ер нь яг 2025 оны сүүл хавцаа гарсан. Тийм болохоор яг ингээд 2026 он эхлээд нэг тийм өөрийнхөө PC-г, өөрийнхөө амар тайван байдлыг ингээд айгүй нэгдүгээрт тавиад амар тайван байдлаа яг хадгалах гэж маш их хичээсэн. Тэр зорилтыг ингээд нэгдүгээрт тавьсан байдалтай байсан байна. Гэтэ яг ийм амар тайван байх нь бас 3 дугаар бүлгийнхэнд амар хялбар байсан уу гэвэл бас үгүй. Нилээн бас ингээд өөртөөгөө зөрчилдөөж, тэмцэлдэж байж нэг юм тайван амгалан байдалд хүрсэн байгаад харагдаж байна. Тэгээ ер нь өнгөрсөн 5 сарын хугацаа яг ямар байсан бэ гэд тэгэхээр ер нь нэлээд л тайван байсан гэж хөзөр дээр алал гарч ирж байна. Та яг аз жаргалтай байх үедээ бол айгүй аз жаргалтай байсан. Ер нь бол нэг их юмд санаа зовоод авах юм байхгүй. Яг дотоод хүүхэд энтрээ баярлуулад тий ингээ өөдрөг байгаад нэг юм амьдралыг айгүй гоё enjoy хийгээд ялангуяа энэ 2026 оны хаврын улирлууд бол 3 дугаар бүлгийнхэнд нэлээд гоё өнгөрсөн болов. Байгаль энтерт гараад цэцэг навч энтер үнэрлээд тий ингээд нэг тийм яг өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа айгүй гоё сэтгэл хангалуун байсан гэж бол харагдаж байна. Гэхдээ 3 дугаар бүлгийнхэнд маань илүү том зорилго байдаг. Ер нь бол цаашид яг юу хийх вэ, яах вэ? Цаашид би хэн болох вэ? Гэт ингээд нэг иймэрхүү зүйлд бас яг адилхан санаа зовоод исэн харагдаж байгаа байхгүй юу? За би өөр нь ингээд одоо болж байгаа ч гэсэн, одоо тайван гоё байгаа ч гэсэн, одоо сингл хүмүүс байгаа бол хизээ гэр бүлтэй болох уу, хизээ хостой болох уу энэ төр гэдэг бодол таныг ирээд идэх ч юм уу. Аль эсвэл одоо би илүү алдартай болмоор байна, илүү ажил карьерийнхаа байр суурийг баттгахмаар байна. Илүү одоо ингээд том одоо үйлдэлүүдтэй том алхмууд өөрийнхөө хувийн амьдралд хийх бас яг цаг болчоод байна. Тэгээ ер нь яг алийг нь сонгох вэ гэдэг дээр бас яг үнэндээ ингээд нэг нэлийн санаа зовсон байдалтай бол байсан байх юм. Overthinking ер нь бол айгүй хийх гээд байдаг. Яг үннийг хэлэхэд бас ингээд шаардлагагүй зүйлс төр хүртэл бас маш их юм ургуулж боддог. Бодол санаа нь ер нь бол өөрийнх нь тайван байдлыг алдагдуулаад байдаг хүмүүс байна. 3 дугаар бүлгийнхэн маань болвол тэгээд яг ингээд байнга бодоод авахгүй ч гэсэндээ үе ингээд айгүй хүчтэй сөрөг бодлууд ер нь бол бас автдаг байсан байгаад харагдаж байна. Би яг ингээд одоогоо гоё enjoy хийгээд гоё мэдрээд ингээд өөрийгөө хайрлаад тий өөрөөсөө юунд ч санаа зовхгүй ингээд байх нь зөв юм уу? Аль эсвэл би өөрийнхөө урт хугацааны ирээдүйн төлөө дахиад одоо том алхмууд хийх ёстой мó гэд ингээд айгүй их эргэлзэж өнгөрөөсөн байна. Тэг яг 3 дугаар бүлгийнхний одоо энэ суур хүн нь бол угаасаа маш амбицтай. Одоо юу гэмээр юм бэ? Ажил карьер эрхлэхдээ хүртэл ингээд нэг тийм зүгээр жижиг хувийн бизнес ч юм уу тий аль эсвэл өөрөө хуваараа юм хум хийх ч юм уу нэг газар ажиллах ч юм уу тэрийг бас нэг их үнэлдэггүй хүмүүс байх юм. Илүү ингээд би нийгэмд том зүйл хийх хэрэгтэй. Илүү мэдлэг боловсрал хуримтлуулах хэрэгтэй. Илүү туршлага хуримтлуулах хэрэгтэй энэ төр гээд одоо компани байлаа гэхэд зүгээр нэг жижиг хувийн компани биш. Одоо монголоор ярих юм бол бүр маркет ч юм уу тий том компанид ч юм ажиллахыг ингээд илүү үздэг. Тэр илүү чухал. Ер нь ингээд карьер бол зүгээр л карьер гэж бас ерөөсө боддгоо. Яг хаана ажиллаж ийн вэ, юу хийж ийн вэ, хэн болж ийн вэ тэгээ тэр нь ингээд айгүй чухал байдаг хүмүүс байгаад идэг. Гэтэл тэр амбицаасаа яалтчгүй ингээд нэг жоохон хоошоо суугаад амархан илүү зөв санагдсан. Тийм сонголтыг бас өнгөрсөн 5 сарын хугацаанд 3 дугаар бүлгийнхэн маань хийсэн байгаад харагдаж байна. Тэгээ уг хүний яг үзэл бодолтой хүсэл эрмэлзлээс нь өөрийнх нь хийсэн нэг юм тайван амгалан сонголт нь айгүй эрсдэс байсан учраас яг аль нь зөв юм бэ гэдэг дээр нэлээд эргэлзэж бас байгаад исэн хүзүр дээр гарч ирж байна. Гэхдээ ерөнхий энергийг харах юм бол 3 дугаар бүлгийнхэн маань нэг нэлээд том юмнууд амьдралдаа хийж бүтээчээд өөрийгөө нэг том төслийн ард, том ажлын ард, том туршлагын ард яг ингээд авж гараад тэгээд яг нэг зорьсондоо хүрээд тэ за одоо хангалттай би өөртөө нэг жоохон брейк авъя, өөртөө жоохон амралт өгье гэд ингээд нэг тийм шинэ хүмүүстэй уулзаж харилцах шинээр ингээд ер нь байнга л юм хүм ингээд сураал яваад идэх хүмүүс байгаа байхгүй юу? Өөрийгөө ингээд байнгад хөгжүүлж явах ёстой гэж бас дэндүү тулгадаг. Тэр ааш зангаа ингээд хоошоо тавиад ер нь нэг тийм шинэлэг
сонирхолтой юм нээх их байхгүй, хит их ингээд амбиц хөөсөн, нэг юм бодоол тэрийг ажил хэрэг болгоод, нэг юм бодоол тэрийг ажил хэрэг болгоод исэн юм нээх их байхгүй, нэг юм амралтын байдалтай байсан. Тэрэндээ ихтэй дутаа байсан уу гэвэл бас жоохон үгүй гэж харагдаж байна. За ингээ ордуудыг харах юм бол маш хүчтэй өхөр, охин, загас, арслангийн орд байна. За тэгээ ихэр хумх, жинлүүрийн орд, хилэнцгийн орд, хоньны орд маш хүчтэй орж ирж байна. За ингээд энергийн шалгалтанд харж байгаа юм бол бүгдээрээ уншлагаа үргэлжлүүлье. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа үргэлжлэлийг эхлүүлье. Одоо яг 5 сарын хугацаанд Санчир гаригийн ухралт үргэлжилнэ. Тэгээд энэ хугацаанд яг хэн танд одоо яг төлөх ёстой кармагаа төлж ийн вэ гэдгийг харж байгаа. Тэгээ энэ хар өнгийн ер нь нэлээд бараа өнгийн хэсэгт нь энэ асуултыг харж байгаа. За тэгэж асуухад болохоор энэ нэг тийм хизээч closure хийдэггүй харилцаа байгаад харагдаж байгаа юм. Хизээч яг ингээд жинхнээсээ дуусаагүй. Танд ямар ч юм тодорхой байдал энэ хүн өгөөгүй, та ч энэ хүнд тодорхой байдал өгөөгүй. Тэгээ ер нь бол нэлээд нэг нэгэндээ аюу шудраг бус хандсан. Таны хувьд болвол та яг өөрөө угаасаа мэддэг энэ хүн надад үнэхээр ингээд шудраг бус хандсан да. Үнэхээр бас ингэж хандаж болохгүй байсан да гэдэг бодол таны дотор байдаг. Ийм мэдрэмж тээж явдаг хүн чинь ер нь болвол яг энэ Scorpio season гэж гарч ирж байна. Тэгэхээр 10 сарын сүүлээс 11 сарын сүүл хооронд. За Scorpio season бол 10 сарын 24-өөс 11 сарын 22 хүртэл байдیں۔ Яг энэ хугацаанд л тань дээр буцаж ирэх юм шиг хүзэр дээр бол гарч ирж байна. Буцаж ирж өөрт чинь маш их тайлбар тавина гэж гарч ирж байна л да. Та энэ хүн дээр ер нь аягүй их юм эргэлзэж боддог байгаа байхгүй юу? За энэ хүний хувьд би ийм хүн байсан болов уу, тийм хүн байсан болов уу, надад яагаад ингэж шудраг бус хандсан бол гэд ингээд нэг тийм хизээч дуустдаггүй маш их бодол энэ хүнийг бодохоор танд төрөөд идэг. Маш их эргэлзээнүүдэд ингээд та автдаг. Тэгээ ингээ бүр яг бодон шир дөрв болоод тэгээ ямар нэгэн гаргалгаа олж чадахгүй болохоор та ингээ за надаа хамаагүй гэдээ ингээ хайчдаг болцсон нэг ийм харилцаатай байсан хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн болвол таны яг ингээд энэ их олон ургуулсан бодолд энэ их what if тэ тэгсэн болов ингэсэн болов гэдэг энэ эргэлзээг тайлж өгөх ийм бас үлийн үр энэ хүнд бол байгаа гэж хүзүр дээр болвол гарч ирж байна. Ер нь бол өнгөрсөнд та энэ хүн дээр айгүй хичээсэн гэх юм уу? Ягаад ч юм энэ харилцаан дээр та илүү энэ хүн дээр хичээл зүтгэл гаргаад нөгөө хүн чинь ерөөсөө тань дээр хичээл зүтгэл гаргадаггүй байсан байх боломжтой. Ер нь бол хамт ажилладаг байсан хүн байх магадaltaй. Гэхдээ харилцааны хувьд харахаар зүгээр нэг юм хамтран ажиллагч гэж бас яг харагдахгүй байгаад байгаа байхгүй юу? Хамтарч ажилладаг хэрнээ илүү гүнзгий харилцаатай хүн байсан байна. Яг бүр ингээд гар нийлж ажилладаг бизнес партнерс ч юм уу те аль эсвэл анх дундын найз нөхөд нэг газар ажиллаад танилцсан ч гэсэндээ энэ харилцаа өөрөө жоохон романтик энтер цаашаа болж хувирсан байх магадлалтай нэлээд юм situationship маягийн energy болвол байна. Тэг мэдгүй энэ хүний төлөө та бас нэрээ хэр баргийн хүний хийж чадахгүй ер нь бол хийж исэн гэж гарч ирж байна. Гэтэл энэ хүн болохоор ингээд дандаа танаас нэг юм жоохон зай бариад байдаг байсан гэх юм уу? Юмсыг ингээд таны хувьд жоохон хэцүү болгоод байдаг байсан хүн байна. Өөрөө албаар биш ч гэсэндээ ингээд та хоёр яг нэг хамттай бай, болий, бүтчихээ гээл тэгэнгүүт дунд чинь ямар нэгэн асуудал ингээ гараад ирдэг те. Тэг тэр болгоныг энэ хүн гэхээсээ илүүтэй та давах гэж, та урагшлуулах гэж маш их хичээж байсан гэж хүзүр дээр болвол бууж ирээд байна. Тэг яалтчгүй нэг юм жоохон ганц талтай хайр байсан байх магадaltaй. Аль эсвэл танд тэгж санагддаг. Ер нь бол нэг нэгэндээ хайртай байсан ч гэсэндээ ингээ хамттай байж чадаагүй. Нэг ийм хүн болвол ер нь жоохон хурдан энэ хамгийн багадаа 1 сар урттаа 4 сарын дараа гэж бол хүзүр дээр гарч ирж байна. Тань руу үйлдэхийн холбоо барина, уулзаж ярилцаж өөрийгөө тайлбарлахыг хичээх болно гэж хүзүр дээр гарч ирж байна. Одоо бол бүр яг ямар ч харилцаа холбоогүй байгаа хүн гэж хүзүр дээр гарч ирж байна л да. Өмнө нь нэг нэгэндээ хайртай байсан, маш гоё таарч тохирдог байсан тийм үеуд байгаа. Одоо гэхдээ байхгүй. Тэгээ та хоёр бол бас хоорондоо маш гоё ярилцаж ойлголцож
ингээд нэг юм хамтарч ажилладаг байсан, нэг нэгнийхээ яг ингээд тий төлөө байдаг байсан, нэг тал байсан гэж гарч ирж байна. Гэхдээ ингээд бас л 100% гээд аваад үзэх юм бол бараг 80% та таны хичээл зүтгэл, альсвал 70% та таны хичээл зүтгэл, нөгөө талаас нэг 20-30% та нөгөө хүний чинь хичээл зүтгэл байдаг байсан юм уу да. Тэгэж бол гарч ирлээ. Насаар бол ер нь залуу, танаас жоохон дүү байх магадaltaй ийм хүн байна. Орд нь маш хүчтэй арслан, хонь нум, за тэгээд ихэр хумгч инлүүрийн орд бол бас маш хүчтэй харагдаж байна. Хилэнцгийн орд бас маш хүчтэй харагдаж байна. Хүрийн орд хүчтэй харагдлаа. Тэгэд ер нь бол энэ харилцаа угаасаа дуусаагүй байгаа. Дахиж бас уулзрах ёстой гэж хүзүр дээр гарч ирж байгаа юм. Таны бас ер нь бол хүлээдэг хүн байна. Таныг ч гэсэндээ хүлээдэг хүн байна. Ер нь бол нэг нэгнээ нэлээд удаан ингээд хүлээгээд хараад байгаад байгаа гэж гарч ирлээ. Гэхдээ яг ямар хүлээлт юм бэ гэд тэгэхээр нэг юм за надад нэг тайлбар хийх ёстой доо. Надад өөрийгөө илэрхийлэх ёстой доо гэд яг угаасаа 3 дугаар бүлгийнхаа ингээд хүлээгээд байгаа юм байгаа байхгүй юу? Тэрийг яг өгөх ёстой хүн болвол яг энэ намрын сүүл 10 дугаар сарын сүүл 11 дугаар сарын сүүл хавцаа гарч ирнэ. Энэ харилцаа бол угаасаа ингээд дуусаагүй байгаа гэж хүзүр дээр бол маш тодорхой бууж ирж байна. Тэгээ тань руу гинтл таны яг юусоо төсөөлөөгүй бодоогүй байх үед ч харилцаа холбоо тогтоогоод айгүй хичээл зүтгэл гаргаад маш өөртөө зөрөгтэй ихтгэлтэйгээр ер нь бол буцаж ирэхээр харагдаж шүү. За одоо болохоор за энэ хүн ингээд ер нь бол танд тайлбар тавиад таны эргэлзээг арилгах гад шудраг бус хандсандаа уучлалт гуйгаад маш ингээд удаан ер нь бол өөрийг чинь хүлээж исэн тэр нэг шудраг ёсыг те танд авчрахаар харагдаж байгаа байхгүй юу? Тэр үед нь та яг яах хэрэгтэй юм бэ гэхээр энэ хүнтэй бол ярилцах хэрэгтэй гэж бууж ирж байна. Ер нь бол маш сайн тодорхой ярилцах хэрэгтэй. Өөрийнхөө бодож мэдэрч исэн зүйлс, хэлмээр байдаг зүйлс танд байдаг бол тэрийг маш шулуун шударгаар энэ хүнд бол угаасаа илэрхийлэх хэрэгтэй гэж хүзүр дээр айгүй тодорхой бууж ирж байна. Тэгээ та бас яг энэ хүнээс ингээд харилцаа холбоо эрхийг энэ хүн танд өөрийгөө тайлбарлахыг ингээд маш удаан хүлээсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ зүйл чинь ер нь бол ирнэ гэж хүзүр дээр гарч ирээд байна. Энэ санчиг гаригийн буцалтаар. Тэгээ та энэ хүнтэй бол сайн ярилцах хэрэгтэй. Тэгжиж та бас өөрийнхөө амьдралд урагшлна. Тэгжиж таны амьдралд шинэ эхлэл ирнэ гэж хүзүр дээр бууж ирээд байна. Гэхдээ энэ хүнтэй яг ярилцаад ойлголцоод хамт байх ёстой гэж бол харагдахгүй байна л да. Яг ярилцаал ойлголцоол маш удаан ингээд таны сонсхийг хүсэж исэн, ойлгохыг хүсэж исэн зүйлс энэ хүний зүгээс ингээд тань руу чиглэж ирээд тодорхой болно. Тэгээд та яг энэ хүнтэй асуудлыг энэ хүн дээр ингээд бодож мэдэрч исэн зүйлсээ орхиод урагшилж ганцаараа юм шинэ эхлэл рүү явах ёстой байгаадаа харагдаж байна. Тэгээ та энэ хүнд бол бүр маш хайртай л гэж гарч ирж байна л да. Энэ хүнтэй бүр юм маш урт хугацааны гэр бүлийн ирээдүй хардаг байсан. Энэ хүнийг бол үнэхээр ингээд тэг ямар ч хариуны хэлгүйгээр маш зөөлхөн юм ариун хайраар хайрлаж исэн. Энэ хүнийг ойлгох гэж, энэ хүнийг дэмжиж туслах гэж өнгөрсөнд бол бүр маш их хичээж исэн. Тэгээ энэ хүн эргэж ирэхэд ч таны тэр мэдрэмж ингээд яг буцаад сэргэж байгаа байхгүй юу? Би энэ хүнд хайртай юм байна. Энэ хүн надад маш чухал юм байна. Надад нэг тийм гэр шиг халуун дулаан мэдрэмж өгдөг юм байна. Гэт энэ харилцаанд жоохон үлдэх гээд ижиж магадгүй. Энэ хүнтэй жоохон зууралдах гээд ижиж магадгүй. Тэр нь бол гэхдээ зөв биш. Яг энэ шудраг ёс танд ирэх үед та логиктой захирагдах хэрэгтэй. Толгой тархиа тэгээ бодол санаагаа уртл болгох хэрэгтэй. Зүрх сэтгэлийг бол нөхөг уртл болгож болохгүй л гэж хүзэр гаргаж ирээд байна. Яагаад вэ гэхээр энэ харилцаанд одоо ингээд та байгаад танд нэг их үр өгөөж байхгүй. Яг нэг юм final straw юм байна л да. Хамгийн эцсийн байдлаар яг нэг хүмүүс ойлголцож ярилцаж учир зүгөө олдог доо. Яг нэг тийм эцсийн л одоо нэг karmic юм ирээдүйд ирэх 5 сарын хугацаанд болох гээд байгаа харагдаж байна. Тэгээд л ер нь бол яг дуусах ёстой зүйл ингээд бүрэн дүүрнээрээ яг ингээд нэг тойргоо эргээд нэг мөчлөг дуустдаг да. Яг тийм юм болох гээд байгаа харагдаж байна. Яг энэ хүнээс мэдэрмээр байсан, сонсмоор байсан, ойлгомоор байсан зүйлсээ та сонсоол тэгэл юусоо ингээд өөрийнхөө амьдралд цаашид ингээд айгуу гоё тогтвортойгоор, ад жаргалтайгаар тий зөвхөн өөртөө анхаарлаа хандуулад өөрийнхөө замаар ингээд явнаа. Тэгэх бас маш том дуудлага болно гэж гарч ирж байна.
Тэгэхгүй энэ хүн дээр ер нь л жоох ингээд гацаад л байгаад байгаа юм байна л да. Бараг өнгөрсөн 1 жилийн хугацаанд гэж хамгийн хурдтай гарч ирлээ. Богиндоо гэх юм бол бараг өнгөрсөн 7 сарын хугацаанд юм уу? Тийм. За энэ хэсэгт ордуудыг харахад болохоор маш хүчтэй хилэнц мэлхий загас, ихэр хумх жинлүүр, хөр охин материйн орд бол гарч ирлээ. Энэ бол яг ингээд таны тавьж явуулах ёстой зүйл байна. За 3 дахь бүлийг сонгож байгаа хүмүүс энэ эх 5 сарын хугацаанд үргэлжлэж байгаа санчиг гаригийн ухралт яаж нөлөөлөх вэ? Энэхий яаж нөлөөлөх вэ? Бод гаригийн ухралт шиг баг юмнууд гарч ирж байх чинь вэ? За ингэж асуухад 3 дугаар бүлгийнхний хувьд бол санчиг гаригийн ухралт нэлээд өмнөх 2 бүлэгтэй харьцуулахад айгүй хүчтэй нөлөөлөх юм шиг байна. Гэхдээ илүү нэг юм emotional сэтгэл хөдлөл талаасаа гэж хүзүүрдээр болвол гарч ирж байна. Өнгөрсөн дэх зүйлс маш их гарч ирнэ. Ер нь өнгөрсөнд ингээд амьдралд чинь байсан одоо бүр хаа байсан те 5 6 жилийн өмнөх X 3 4 жилийн өмнөх situationship энтер гэж бүр бараг нэг тийм 4 төрлийн том нөхцөл байдал өнгөрснөөс ч орж ирнэ. 4 төрлийн хүнч байж иж болно. Тэг буцаад эдгээр зүйлстэй зууралдах гад байна л да. Тэгэж юусоо болохгүй л гэж хүзэр гаргаж ирж байгаа хгүй. Маш сайн хэл хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй. Энэ санчиг гаригийн ухралт болвол эх 5 сарын хугацаанд та хэл хязгаарыг хэр мундаг тавьж байгаа юм бэ? Хэр өөрийгөө хамгаалж сурсан юм бэ? Өөрт чинь хэрэггүй цаашид үр өгөөж хөөргүй нөхцөл байдлуудаас хэр өөрийгөө сайн татаж авч байгаа юм бэ? Тэрийг бас нэг эцсийн удаа шалгана гэж хүзүрдээр болвол гарч ирж байна. Тэг өнгөрсөнд яг ингээд та хайртай байсан, танд ч сэтгэлтэй байсан, гэхдээ яг нийлж цуг байж чадаагүй, аль эсвэл таны зүрх сэтгэлийг яг ингээд үнэлээгүй, бүр маш гүн гүнзгий харилцаатай байсан нэг хүн болвол яг баттай харилцаа холбоо тогтоож орж ирнэ. Тэгээ энэ хүнийг энэ нөхцөл байдлыг та сонгохгүй л байх хэрэгтэй гэж хүзүүрдээр гарч ирж байна л да. Тэгжиж таны сэтгэл санаа тайван амгалан байх болно. Та цаашид илүү өсөж хөгжиж, илүү гоё үр бүтээлтэй, аз жаргалтай амьдрий, илүү гоё шинэ ирээдүй те. Хэнийг нь тань дээр айгуу гоё хичээл зүтгэл гаргадаг, хамтдаа өсөж хөгждөг. Та өөрөө ингээд хөдөлмөрлөөд маш олон зүйлийг ингээд бүтээн босгодог. Одоо тийм амьдралыг хүсэж байгаа болвол зүрх сэтгэлийн амар амгалан, зүрх сэтгэлийн тайван байдлыг одоо хайр дурлалын харилцаан дээр ч тэр ажил карьер өөрөө одоо яг ерөнхий амьдралын хүчин зүйлс дээр хүсэж байгаа болвол энэ санчиг гаригийн ухралтаар бол маш олон кармик за нэг бол ингээд айгүй хүчтэй байгаад байгаа. Сая яг ерөнхийн яг энэ өмнөх уншлагатаар гарч ирсэн. Тэр хүнээс гадна ч ингээд өнгөрсөндөх хэрэгтэй хэрэггүй маш олон зүйлс гарч ирнэ. Тэр болгоноос өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэр болгонд та бууж өгөөд дахиад тэр нөхцөл байдлуудын дахиад тэр хүмүүсийн нөлөөнд автахгүй юу гэдгийг энэ санчиг гаригийн ухралт бол танаас шалгах болно. Тэгээ маш хүчтэй boundaries, маш хүчтэй хэл хязгаарыг та өнгөрсөнд байсан хүмүүс, өнгөрсөнд байсан нөхцөл байдлууд дээр ингээд тавьж чадах юм бол та амар гоё сэтгэл, амар тайван, зүрхэн хүрд гоё нээлттэй, тэ
шинэ хүмүүстэй цаашид танилцаад, шинэ газар орноор аялаад, шинэ ажил төрөлд ороод, улам ингээд хувь хүн талаас нь evolve хийгээд хөгжөөд явахаар харагдаж байна шүү. Тэгээ энийг л яг энэ санчир гарагийн ухралт болвол яг бүрэн хөндөж байгаа харагдаж байна. За ингээд 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань YouTube-ийн уншлага дууслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүстэй болохоор бид нар тэнд юу харах вэ гэхээр ер нь бол яг энэ санчир гарагийн ухралтаар танд яг ямар сайн карма, яг ямар сайн үеийн үр ирж байгаа юм бэ гэдгийг харна. За танд бас түлэх ёстой жоохон муу үеийн үр энтер байгаа бол тэр нь юу байх вэ гэдгийг харна. Яг өөрөө чи хэнийг төлөх ёстой үеийн үр байх юм бол тэр нь юу вэ гэдгийг харна. За тэгээд энэ санчир гарагийн ухралтаар та яг яавал илүү амжилттай байх вэ? Яавал одоо илүү үр бүтээмжтэй байх вэ? Энэ санчир гарагийн ухралт гэдэг бас хүндгэн нөхцөл байдлыг хэрхэн яаж давах вэ гэдгийг харах болно. Баярлалаа.